Яаж хийж байгаа л зардаг. Би ер нь авсан юм хизээч хямдруулж зарж үзег байхгүй. Зарим нэрээ яалж байгаа. Монголчууд хизээч уцаараа цагаа бүртгүүлэхгүй шүү дээ. Хөрөмжнөр цагаар бүртгүүлж чадахгүй юм. Яаж уцаараа бүртгүүлэх вэ? Үнэхээр гоё санаатай, үнэхээр гоё шийдэлтэй байсан ч хол явдаггүй стартапуудыг зөндөө харсан. Үүсгэн байгуулагч өөрхийн ингээд аюу тийм ганцаардмал байсан байдаг. Дотор нэг мэдрэмж төрт юм байл л дээ. Тэр тохиолдолд зүтгэх хэрэгтэй. За сайн бацгаана уу, та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Савнас подкастын ээлж дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн подкастэнд хүний нөөцийнхний донд нэлээд шуугуулж байгаа. За тий ажилтны цаг бүртгэлтэй холбоотой системийг хөгжүүлсэн. За Timely компаниг гүйцэтгэх захирал Болорхуу маань хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүрээлүүлж авч подкастт орж байгаад баярлалаа. За баярлалаа. Тэгээ баян баттай урилга явуулсан маш баяртай байна. Тэгээд танай подкастыг үздэг одоо нийт үзэгчдтэй өглөөний өдрийн орон мэндийг хүргье. За баярлалаа. За манай Болорхуу бол яг хоо Timely-гээс гадна өөрөө фитнесийн тамирчин. Тэгээ фитнесээр хичээлж байгаа. Тэгээ зүгээр одоо нэг мөс хаглах гэдэг шиг. За бэлтгэл сайн байна уу? Тэгээ ямар зорилготой байна? Одоо манай хүн чинь бол илүү сошиал дээр ч гэсэн өөрийнх нь зоргоод маш их явж байгаа. Тийм мундаг стартап хийж байгаа. Тэгээд маш зарчимчтэй өөрийнхөө зорилготой үнж явж байгаа юм залуу байна. За бэлтгэл дэжгөө. Бэлтгэл дэжгөө. Найсан сая өглөө 7 цагаас сайхан кардиогоо хийчээд тэгээд хэвлийний дасгал хийчээд тэгээд ирлээ. Тэгээд тамирчинхээсээ илүү яг сүүлийн 2 жил багштай явж байгаа. Ер нь бас нэг өөрийнхөө нэг шансыг сориод үзье. Хэр эдгийн залуучуудтай хамт нэг тайзан дээр гараад үзье гэж анх зорилго тавиад тэгээд сая өнгөрсөн 9 сарын 20-нд анхны тэмцээн нөгөө Champ Camp гэж болдог. Тэрэнд оролцсон. Тэгээд тэр дуусчаал одоо яах юм гээд. Тэгээд тэмцээн дуусчаа. Тэгээд болоо юм баг. Бодохгүй. Тэгээд хэсэг бас бэлтгэлээ нэг сайхан хийж ягаад сая дахиад 4 сарын 4-нд одоо хотын аврагт ингээд орох гээд бэлтээд явж байна. Тий ажлынхаа хажуугаар тэгэл амжуулаад тэгэл явж байна да. За мундаг ба штэ. Тий. Тэг яг хоо фитнесийн тамирчин бол маш их төсвөр дэвчээр тий маш их зарчимч тэгээд ийм байх хэвээр. Тэгээд зорилгодоо хүрдэг тий ингээд байх хэвээр. Тэгэхээр стартап ч гэсэн ялгаагүй энэ зарчимтай адилхан байх гэж би зүгээр бодож байна. Тий анх бол ингээд нэг тодорхой зорилготой тий нэг зүйлд хүрээ гэж хэлсэн бол тэрний дараа дараагийн тэмцээн гэдэг шиг дараагийн ийм зүйлийг хийх ёстой юм байна гэдэг юм хийж өгдөг явдаг. Тэгэнгүүтээ хийхний ажлаа хийж явах хугацаандаа бол маш нарийн тий зорилготой зарчимтай байж ижил бид нэр амжилтанд хүрэхгүй бол ер нь бол одоо замын дундаас буцуул амжилтанд хүрэх магадлал том бага байдаг тий. Тийм тэгэхээр ер нь бит хоёр өнөөдөр за Timely ер нь хэрхэн бүтсэн тий анх одоо Timely гэдэг бүтээгдэхүүний санаа хэрхэн олсон одоо зах зээл дээр ер нь хэрхэн байршиж гин тий стартап хийхэд ер нь хэцүү юм нь юу байна энэ талаар хоёулаа илүү ярилцъя гэж бодож байна. За тгийх. Тэгээ яг одоо ингээд харж байхад сайн хэллээ штэ. Яг ингээд өөрөө хийж үзэж ижил хүн тухайн зүйлийг сайн мэдэрдэг юм байлээ л те. Анх ингээд тамирчдыг хараад за одоо хинч баг юм болж бахтаа гээл тийм сэтгэлдээ явж байгаа шүү дээ. Гэтэ яг үндэ хийгээд үзэхээр цаана цэвэр хатуужл те турштай байдал хамгийн чухал одоо яг үнтэй адилхан стартап ч гэсэн ер нь ямар нэгэн бизнесийг хийхэд тэр ер нь хамгийн чухал байгаа байхгүй. Манай залуучуудын нэг гаргадаг миний бодлоор алдаа нь юу вэ гэхээр мотивашн хайгаад идэг. Мотивашн яах вэ? Чамайг үсрээл 7 хоног хийлгэн. Тууштай байдал байхгүй болж цааш өргөлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр миний ингээд яг өнөөдрийн ингээд нөхцөл буцаад иргээ харахад ер нь ямар ч ингээд бизнесийг за ямар ч зүйлд ингээд амжилттай явахын тулд тууштай байдал хамгийн чухал гэж л хараад байна. Тэгээ хатуужл хоёр. Тийм байна да. За тэгэхээр ер нь тууштай байх гэдэг чинь өөрөө бүх юмд маш суур болж юм л да. За Timely-г ер нь яагаад хийхээр болов тий хизээ эхлэв? Ер нь одоо Timely-г эхэлсэн цагаа ингээд эргээд харахад те юунаас эхэлж ийсэн, яаж ийсэн, яагаад ингэ хийхээр болсон юм. Тэр санаанууд ер нь хинээс гарч ив. За яг одоо бодоход чинь сайн мэдж байгаа хөрөө девелопер хүн те.
За девелоперуудын нэг зүйл нь юу вэ гэхээр өдөр тутамдаа ингээд асуудлыг одоо хайж явдаг. Тэгээд тэндээ шийдэл боловсруулж явдаг. За миний хувьд ч гэсэн яг тийм л байсан. Бичиж байгаа мөр болгон энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энд асуудал нь юу вэ? Шийдэл нь хаана байж болох вэ гэж явдаг. Яг үнтэй адилхан ингээл санаа бол хүн болгонд байгаа байхгүй. Тэ? Санаа хүн болгонд байгаа. Гэхдээ санаа болгон стартап болохгүй. Хамгийн гол нь яг өөрт чинь тулгарч байгаа тэр асуудлыг чи шийдэж чадах юм бол тэр шийдэл чинь хэрэглэгч нарт хэрэгтэй байна уу гэдгийг шалгасны үндсэн дээр стартап болох боломжтой байдаг. Анхны санаа бол яг л надтай адилхан одоо фаундерд үүссэн л ийм асуудал байсан. Ковидын үед ч одоо хүмүүс цагаа бүртгүүлэхгүй, гэрээсээ ажиллахгүй гэдээ маш асуудалтай байсан. Тэрнээс болоод ирж чадахгүй, цалингаа асуулна. За эсвэл нэг газар очиод төхөөрөмжн дээр ойчлоо зогсчихно. Нөгөө төхөөрөмж нь зөвхөн 2 цаг авдаг. Өглөө ирсэн, явсан. За тэгэнгүүт тэр дунд чинь чөлөө авал яах вэ? Гарч орвол яах вэ? Дарга нь мэдэхгүй, нөгөө хүнд чинь цалингаа асуулмааргүй байдаг. Ийм асуудлууд байгаад байсан байхгүй. Би ч өөр яг мобайл девелопер инженер хүн. Тэгээ бодсон. За окей, энийг тэгвэл би яаж шийдэж болох вэ гэх те. Миний чадвар юу юм бэ гэхлээр за аппликейшн хөгжүүлж чадж байгаа юм байна. Нөгөө талд нь надад асуудал байгаа даа юм байна. Тэгвэл би энэ хоёрыг шийдчихээ л та гэл анх таймлыг зүгээр цаг хүртгэлийг гар утсаараа хийж үзье гэж л анх бодсон гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол дистракт хийж чадж байгаа байхгүй юу. Нөгөө нэг уламжлалт энэ технологийн арга барил те зарим нь бүр ингээд цаасан дээр өвчдөг, зарим нь ингээд төхөөрөмж ашиглаа явдаг. Тэрийг бид нэр өөрчлөөд гар утсан дээр анх санааг нь гаргаал, идег нь гаргаал, прототипаа хийгээл цөөхөн хэдэн үнд туршуулж үзүүлээл. Тэгээд ер нь энэ явах санаа байна. Болох юм байна гэд манай хамтран үүсгэн байгуулагч Оч гэж залуу байгаа. Манай одоо технологи хариуцсан захирал. За мөн дээрээс нь тухайн үед бид тэр чи Skype-т ажилладаг байсан. Тухайн үед манай газрын захирал байсан Даваа Жамс гээд манай хамтран үүсгэн байгуулагч, энжил хөрөнгө оруулагч байгаа. Маш мундаг хүн. Манай ментор, коуч хийж явдаг. Тусалдаг. Тэр хүн битээр очиж хэлэхгүй. За битээрт нэг юм санаа байна. Энэ дээр хэдүүлээ хамтарч ажиллах уу гэд. Тэгэл даваа хүрээд тэр хэдүүлээ хийгээд үзье гэл. Тэгсэн тэгэл зориг гаргаал бүх асуудлаа ярилцж байгаа л байгуулах уу, байгуулахгүй юу. За хэдэн сар цалингүй ажиллаж чадах юм те. Өглөөнөөс ороо хүртэл чи одоо 12 8 цаг ажиллана гэдэг чинь багтаа орж байгаа байхгүй. Бодлоо нь 12 цаг 20 цаг суух асуудлууд харан чадах юм уу гэд хоорондоо ярилцж байгаа. За тэгэхээр нэгэнт одоо зориулсан хийгээд үзьегээл бүгдээрээ ярилцж байгаа л анх гаргаж ирсэн. За таймлигийн санаа бол анх яг тэгж л pain point буюу одоо хэрэглэгч нар төр буюу над дээр тулгарч байгаа асуудал бусад хүмүүсээс тулгарч иж магадгүй гэдэг үнцгийг хараад анх санаа нь бол гараад тэндээсээ шийдэл боловсруулаад шийдлээ стартап болгоол ингээл явсан түүхтэй. Ер нь таймлигийн санаан дээр ер нь ковид бас нөлөөсөн байна тий. Ковид бас сайхан нөлөөсөн шүү дээ. Ковид одоо их зөв өнцгөр нөлөөсөн байна. Нөгөө тэгүр тэрнээс хойш би бас ингэ бодоод байна. Нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль маш их нөлөөсөн баг тий. Нөгөө хурууны хийгээр цаг бүртгэл явахгүй байх хэвээр эзнээс зөвшөөрөл авдаг байх хэвээр эмзэг мэдээлэл биометрик мэдээллүүдийг байгууллага хадгалахгүй байх хэвээр гэдэг тийм зүйлүүд их явсан шүү дээ. Тийм хууль гарч ирээ тэрнээс хойш хуулийг мөрдлөг болгох гээд байгууллагууд ер нь айгүйх өөрчлөлтүүд хийсэн дээ. Тэр ер нь бас айгүй таймлигийн цаг хугацаатай их зөв таарж их эергээр нөлөөсөн юм байна тийм үү? Тэр айгуугаар таарсан яалчгаа. Одоо бид нар чи санаагаа бол анх 20 онд олоод ер нь хийжсэн байхгүй. Хууль чинь бол 22 оны 6 сард батлагдсан байдаг хүчил гишүүн оруулж ирээд. За нэг зүйлийг бас ажиглаж ирсэн. Ер нь тэр нөхцөл байдал руу шилжих байх гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд доотлол нэг 4-5 жил байгаа хта манад чинь нэг юм батлагдах гэж нэлээд хэдэн жил болдог штэ. Ториол яваад байдаг. Гэхдээ тэгээгүй 21 онд анхны хөлбраа гаргаад ингээ явж байтал 21 оны миний санахаар 9 сараас яригдаад эхэлсэн байхгүй. Тэгээ 12 сард батлагдаад 6 сараас хэрэгжүүлнэ гэдэг. Тэгээ бид нар чи айл үжиний нөгөө MVP-гээ гаргацсан тийм миний бол white product-а гаргацсан. Зөв хэдэн хэрэглэгчтэй болцсон. Дандаа үнэгүй ашиглаж ш нөгөө хэдэн тэгээ явж байтал хууль батлагдсан. Тэгэнгүүт бид нар тэр нэг том хөшүүрэг болж орж ирж байгаа. Нөгөө талдаа ковид бол бас нөлөөлсөн мэдээж. Дээрээс нэмээд юу ингээд стартап байгуулахад нөлөөлсөн бэ гэхээр стартапын хөөсрөл яг 21 онд ковидын дараахан гарч ирсэн шүү дээ. Яагаад ковидын дараа гарч ирсэн гэхээр хүн болгон гэрээсээ ажилласан те юм хийж болох юм байна, дих юм байна, ингэж үзэх хэрэгтэй юм байна гэдэг хүн одоо ярьдаг одоо инфлюенсер болгон чи стартап хийдэг ингэ гэл гэсэн. Тэгэл тэр нөлөөнд нь бас авцсан юм шиг байна. Гэтэ буруудаагүй ингэ явж байгаа. Тэгэл ер нь хэд хэдэн дагуулгаанд ингээд шидэгдээд гарч ирсэн. Гэхдээ бас ингээд цэвэр ингээд хууль ч юм уу те за ковид ч юм уу амжилттай байлгаж ийнэ үгүй. Манайхтай төстөө зөндөө платформуд гарч ирсэн шүү дээ. Яг манай copy paste.
доторх бүр манайх ингээд өөрмөц нэр өгсөн байхад нэршлиг нь дураагаад хүртэл тэр нэг товчныхоо нэрийг хүртэл өгсөн компаниуд байсан байхгүй. Гэтэ тэд нар одоо өнөөдөр хинж байхгүй. 5-6 компани яг адилхан гарч ирсэн хинж байхгүй ингээл явж лээ тий. За манай болор хүчинд өөрөө хөгжүүлэгч. Тэгтээ одоо гүйцэтгэх захирал за бизнес талаа ерөнхийдөө хариуцсан явж байгаа. Технологийнхоо хэсгийг бол очтоо ингээд хариуцуулаад явж байгаа тий. Тэгэхээр хөгжүүлэгчээс одоо гүйцэтгэх захирал болоод бизнесээ хариуцаад борлуулалтаа хийгээд явах энэ өөрчлөлтийг ер нь хэрхэн хийв? Энэ өөрчлөлт хийхэд ер нь хэр хэцүү байв тий? Та хэд ер нь анхны одоо стартап үүсгэн байгуулаад чиг үүргүүдээ мэдээж хувааж авсан байх тий. За ер нь би энэ sales хэсгийг нь business development хэсгийг нь хариуцсан. Чи яг техникийнхаа найдвартай хэвийн ажиллагааг нь хариуцаараач гэдэг юм уу тий. За би энэ customer support-аа хариуцъя гэдэг юм. Ингээд хувааж авсан уу? Ер нь яаж ив? Яаж одоо ингээд SEO болоод өөрчлөгдөөд одоо баг хөгжүүлэгч гэдгийг нь мартчихсан бүгдээрээ л борлуулалтын гай тий бизнесийн гай гэж бодож байгаа шүү дээ ер нь. Тэгээ нэг сонирхолтой л да. Одоо яг хөө ингээд буцаад эргээ харахад бид нар чи анх эхэлж байхдаа ингээд customer service, борлуулалт, маркетинг түүч мэдэхгүй орж байгаа шүү дээ. Саяны ярьсан юмнуудыг бол хийж явах явцдаа сурч байна. Тэгээ миний нэг давуу тал гэх юм уу зүйл маань хүнтэй харилцах маш дуртай. Чи мэдж байгаа шүү дээ. Ихэнх ингээд хөгжүүлэгч нар бол жоохон дотгошоо, deep тий. Нэг geek гаяд байдаг штэ нэг тийм ингээл яг компьютер хаарч сууж байдаг хүнтэй ярилцах дурггүй хийж байгаа юм ингээд төвлөрчдөг. Тэхээсээр аргагүй нөхцөл байдалд ажилладаг. Ягаад тэгэхээр тийм чинь ингээл тасралтгүй тооцоолыгээ явж адил хүн орж ирэл таслуулаад байгаад хүүхдэд байдаг. Тэгээ жоохон дотгошоо төрлийн хүмүүс байдаг. Нөгөө талдаа надтай болсон хүмүүс чи эсрэгээрээ байгаад ах яаж ингээ хослуулаад байдаг гэж асуужсан байхгүй. Энэ магадгүй миний нэг хүүхд одоо үетэй холбоотой ах гэж нэсэн боддгийг. Ингээл 10 жил тахтаал ингээл зах дээр ундаа зараал тухайд чинь нөгөө 50 төгрөгийн ундаа гал байдаг байстай. Тэрийг аваад заарна 5 төгрөг 10 төгрөг унгаана. Тэгээ явж ятлын чинь за ундаа чинь арай жоохон бага ашигтай байна. Өндөг царай гэж байгаа. 60-аар аваад 100-аар зарна 40 төгрөгийн ашигтай. За тэгэнгүүтээ тэр өндгөөрөө тэр чинь ингээл нэг цувдаа тэгэл нэг бидний идтгэл нэг 200 төгрөгөөр нэг хэл гурил 200 төгрөгөөр нэг цувдаа аваад тэгэл хайрдаг. Тэгээ хүмүүстэй ингээ байнга харилцдаг. Тэгээ зах дээр байнга тэгж явж байгаа сүлд ах эгч нарыг таньдаг болоод лангуун дээр суудаг боллоо. Тэгээ ингээ нэг хүнтэй харилцах дуртай болсон. Юмыг үл ер нь яаж хийж байгаа л зарчгүй байна. Яаж хийж байгаа л зардаг ус. Би ер нь авсан юм хийцэж хямдруулж зарж үзег байх. Ямар нэгэн байдлаар донд ингээл ер нь бол зарч чаддаг байсан. Тэгээ дээрэс нь өөрөө сонирхолтой учраас яг энэ девелопер болъё гэж шийдээд байгаа. Ингээ явж байсан. Тэгээ яг саяны хэлдгэр бол яг хийж явах хацтал сурлаа. Энэ донд чинь маш олон хүний зөвлөгөөнүүд орж иж байгаа. Амжилттай явж байгаа кейсүүдийг харж байгаа. Нөгөө талдаа амжилтгүй болсон кейсүүдийг нь харж байгаа. Дандаа амжилттай явж байгаа кейс над дээр таарна гэсэн үг байхгүй шүү дээ. Эсрэгээр миний бодлоор яагаад энэ компани амжилтгүй болчихв? Тэ? Яагаад энэ хүн амжилтанд хүрэхгүй байгаа юм? Гэдгийг илүү судлах юм бол нөгөө талд нь энэний эсрэг нь амжилт нь бас байж болох юм л дөө гэж хардаг байхгүй. Тэгэхээр ингээл аль болох суралцаал яваад байдаг гэсэн. Сүүлд хоёулаа ч нөгөө 22 онд Harvard Management хэлбэрээр танилцсан шүү дээ. Яг л нэг технологийн гай байсан. Тэгэл тэнд чи орж ирэл борлуулалт яах хэвтэй. Хүнээ яаж удирдах хэвтэй. Баг хамт олноо яах хэвтэй тий. Тэрийг ингээл цэвэр суралцаал. Тэрнээс хойш тасралтгүй ингээл суралцаал яваад байна. Ер нь бол одоо ч суралцаараа ер нь дуусахгүй байх л та. Тий. Тэгэхээр ер нь багасаа sales гайлээ тий. Sales айгуу сайн байдаг гэсэн. Тэр ч утгаараа одоогийн таймлигийн борлуулалт бол болорхүйтэй шууд холбоотой байх гэж би зүгээр хөвдө бодож байна. Одоо ер нь байгууллагын хэрэглэгчийн тоо хэд байна? Хичнээн байгууллага байна. Тэрийгээ дагсан хэдэн одоо харилцагч ажилтнууд байгаа. 22 оноос ер нь хэрэглэгч анх болж ирсэн. 3 жил 4 жилийн хугацаанд бол бид нэр одоо өнөөгийн өдрийн дөнгөөр бол 1400 орчим харилцагч байгууллагууд тэдгээрийн 40,000 орчим ажилтан яг timely цэгийн платформороо аппликейшнаараа өглөө цагаа ортгуулдаг, орой явахдаа цагаа ортгуулдаг, дунд нь мэдээж ингээд тодорхой хүсэлт явуулах, шалгалт судалгаа, цалин бүнэлүү гэдэг бодох функцүүдээ ашиглаад явж байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас боддоо шүү дээ. Энэ тентхийн акселератор хөтөлбөрүүдэд орлоо. Дээрээс нь олон стартапын пичүүдийг сонслоо. Тэгээ бас боломжийн тракшн гаргацсан юм болоо гэж ер нь хараад байгаа. 3 жилийн хугацаанд 1400 байгууллагын 40,000 ажилтан гэхлээр. Тийм байна. 1400 байгууллагын за 3 жилийн дотор гэдэг чинь ямар ч байсан өдөрт нэг байгууллага
борлуулсан юм байна. Ер нь ямар ч байсан л өдөрт нэг байгаад гарч ирэл борлуулад байсан юм байна гэсэн. Дунджаар нэг 30-аас 40 хүнтэй ажилтнтай байгууллагууд болж таарж шүү дээ. За ямар ч гэсэн санаагаа олоод энэ жил хөрөнгө оруулагчаа олоод тэгээд ингээд эхлүүлээд хамгийн анхны MVP product-а ер нь хизээ гаргаж ирсэн. Хэдэн сарын дараа гаргаж ирв. Анх бид нар чи ингэчээс одоо ганц санаатай байгаагүй бас л стартапуудын адилаар ингээл олон юм хийц те. Тэн дунд чинь яг 21 оны 6 сард ажилласаа гараад маргааш нь нэг өдрөөс нь офсаа хайгаал ороод 7 оны өдөр офстой болоод за тэгээд нэг хэд хэдэн санаан дээр өмнө ажилласан байсан байхгүй. Нэг өмнөх сараас нэг хэдэн сарын өмнөөс ажилласан. Болцооны платформ. Яг Монгол хүний сэтгэн онцлог таарсан. Тэгээд янз бүрийн судалгаанууд бүгддэг. Тэр судалгаатай нь өөртөө матч хийгдэх хүнийг гаргаж ирдэг. Сүртэй тэгэнгуутаа яг тэр радиус дотор уулзмаар байгаагаа уулздаг. Болцооны өсөлт явуулдаг зэ. Тийм платформ гээ хийж байгаа. Бүр нь ингээ ер нь дуусчихсан. Нөгөөх нь болохоор QR feedback гэдэг аппликейшн байсан. За тэр нь болохоор төрийн байгууллагууд, үйлчлэгний байгууллагууд руу бид нэр илүү зориё гэж бодсон. Horeca business санал асуулгууд. Одоо чи бид тэр санал асуулгаа нэг ресторанд орлоо. Тэгээ зөөгч нь үнэхээр ингээд бид нартэй тааруу харьцаад хоёулаа тэрийг захиралт нь хэлийхлээр захирал нь байхгүй шүү дээ. Тухайд бол тэр хүн бол хав дараад өнгөрөх байхгүй. Тэрнээс болоо битэрийг алдна. Битэрийн цаан дахиад хэд хэдэн хүн байгаа. Тэ маш хурдан тарах нь. Тэрнээс сэргэлээ бид нэр QR feedback гэдэг зүйлийг хийгээд гаргаж ирсэн. Дараа нь болохоор кино сайт байсан. Энэ кино сайт тэгээ Timely гэдэг дөрвөн платформыг бид нэрдөө 4-5 сарын дотор хойлохно шүү дээ. Оч дээр л хөгжүүлэлт хийж байгаа. Оч backend би frontend mobile developer mobile хэсгээ хийгээд ингээд явж байгаа гэсэн. Тэгээд яг 9 сард 21 оны 9 сард дижитал next expo болсон юм аа. Парк дээр. Тэнд дөрвөн бүтээгдэхүүнээ танилцуулсан байхгүй. Бүгд ингээд дөрвөлнгийн танилцуулсан. Бүгд хүмүүст аюул сүртэй. Тэгээ танилцуулсан чинь тэнд ирж байгаа 800-аас 900 хүн манай бүгд ер нь зочилсан байдаг. Тэнгүүд 80% Timely-г гайхаад байгаа байхгүй. Зарим нь ингээд ямар сонирхолтой ямар гоё ингэж байгаа. Зарим нь нэрээ мяалж байгаа. Монголчууд хизээч уцаараа цагаа бүртгүүлэхгүй шүү дээ. Хөрөмжнөр цагаар бүртгүүлж чадахгүй юм. Яаж уцаараа бүртгүүлэх юм. Зарим нь болохоор ингээд сонирхоод байсан. Гэхдээ нийт хүмүүсийн тэрэнд гаргаж байгаа хандлага нь Timely дээр байгаа гэсэн. Тэгэхээр нь шууд ивентийнхаа дараа ярилцж байгаа л. За бидний эрдөө авч явах зүйл маань Timely юм байна. Бусдын байли. Тэгэл pivot хийгээл шууд бусдыг нь хаяалтарч нэлээд хэдэн сарын хөгжүүлэлт байгаа шүү дээ. Зөрөгтэй хайсан. Тэгээ зөвхөн Timely дээр төвлөрөө явсан. Яг нэг зүйл рүү фокуслаад зүтгэчихээр бас үр дүн нь аюу хурдан гарсан гэж боддог тийм. Анхны бүтээгдэхүүн бол дөрвөн бүтээгдэхүүн байж байгаа л тэгэл Timely-гаа авч үлдээл одоо ч гэсэн тэрэн дээр л фокуслаа явчихна. Тэгвэл бас олон санаатай. Тий. Явсан юм байна тий. За одоо ингээд 3 жил, за 4 жил, 5 жилийн хугацаанд ер нь баг маань хэр томорж өсөв тий. Ямар өөрчлөлтүүдийг ер нь баг бүтцийн хувьд гаргаж ийн. За тий анх ингээл очтой хоёлаа байж байгаа л манай хамтран үүсгэн байгуулагч Даваажамс захирлын дүүн бас нэг золоо гэдэг супер борлуулалтын менежер байсан. Манай менежер гэдэг байсан. Тэр маань ингээл гурлаа дөрвөлээ ингээл анх явж исэн. Бүх юм руу л орно. Би ч борлуулалтын дээрээ ч орно, маркетинг дээрээ ч орно, хажуугаар нь биш. Ер нь гол юм нь код байсан. Кодооч чинь байгууллага дээр очиад сургалт ороод өөрөө ингээл ороод явна. Энд тэнд ингээл Timely тэглээ ингээл миний пост болгон Timely-тэй холбоотой анх ордог байсан. Ягаад гэвэл миний өмнөөс хинч намайг хинч Timely-г ярихгүй байхгүй. Тэгэх мөнгөж байхгүй биднэрт яриулах мөнгөж байхгүй. Тийм учраас өөрөө хийх хэрэгтэй юм байна. Гэт SEO маркетинг гэдэг аргыг нэлээд ашиглаж байна. Одоо ч ашиглаа явж байгаа. За тэгээ 3-4 жил анх үүсгэн байгуулгаж ирсэн. Тэгээ одоо яг борлуулалтын алба гэж тустай байхгүй, маркетинг гэж тустай байхгүй, бүгдийг өөртөө хийдэг ийм л байж байгаа. Өнөөдрийн яг төвшөнд бол 18 лаа болцсон явж байна. За IT-ийн баг, хөгжүүлэлтийн баг, за борлуулалт, тэгээд маркетинг гэсэн бүрэлдэхүүнтэй борлуулалтын дотроо мэдээж сална. Support, care, борлуулалт гэдэг ингээд 3 хэсэгтэй. IT бас дотроо ингээд салаа явчихж байгаа гэсэн. Тэгээ маркетинг дээр бас дизайнер залуутай. Тэгээ ерөнхий менежертэй ингээд баг болол ингээд одоо ажиллаад явж байна. Тэгэхээр нэг 2-оос 18 болцсон л явж байна гэх юм байна. Тийм байна. 4 жилийн дотор 9 дахин үржигдсэн ба шүү дээ. Нэлээд ер нь бол
нэлийн хурдцтай бөгөөд яг цаг үе олсон гоё шилдэг санаа байгаад хэрэглэгчээ бол маш сайн татаж чадсан гэж бол би хардаг. Тийм ч утгаараа өдийн 4 жилийн хугацаанд 1400 байгууллага гэдэг чи одоо маш том тоо шүү дээ. Ер нь бол 1400 байгууллагын B2B бизнес борлуулалт хийж чадна гэдэг бол маш том амжилт байна. Энэ амжилтыг гаргахад ер нь баг хамт олон тий хэрхэн одоо оролцож байна. Баг хамт олонний хүч ер нь хэр байна. Тий арын найдвартай ажиллагааг ер нь хэрхэн хангаж ажиллаж байна. Та хэд энэ дээр ер нь хэр зэрэг анхаарч төлөвлөж байна. Өнөөдрийн энэ үзүүлэлт бол тэр чигээрээ багийн үзүүлэлт. Баг хэрвээ үнэхээр сайн байж чадаагүй бид нар энд хүрэхгүй байсан. Ихэнх стартапын гаргадаг алдаа нь аятайхан явж ирж байгаад сүулдэ баг дотроо хагарал үсээд итгэлцэл байхгүй болсноос болоод үнэхээр гой санаатай, үнэхээр гой шийдэлтэй байсан ч хол явдаггүй стартапуудыг зөндөө харс тэ. Бидний хувьд бол даваа тал бол баг одоо би хаанч хамбардам хэлнэ. Таймлиг ард ганцхан би биш. Таймлиг ард бүхэл бүтэн 18 залуу. Тэр 18 залуугийн цаана байгаа гэр бүлийнх нь бас давхар байгаа. Хөргөчд одоо ингээд пост энтер оруулангууд манай ажилтнуудын эцэг их нь орж ирэл комент хийгээл пост хийгээл тэр чи үн хэдвэ гэж асууж байгаа байхгүй. Шеэрлж мэрлээ. Тэр чи амар дэм болж байгаа гэсэн. Тэгэхээр тэнд бол хүн болгоны оролцоо байгаа. Тэг хүн болгоны хичээл зүтгэл байгаа гэж бол мэдээж бодох харж явдаг. Тэр бол ойлгомжтой зүйл. За тэг яг хуу бас ингээд хаяа бас боддгийг. Зарим нэг ингээд стартапуудыг ч юм уу борлуулалтын одоо байгууллагуудыг хараад байхад SEO чи ингээд ширнэ хаар цугаал байгаад тахстай биш байдаг. Анх бол тиймэрхүү юм гаргадаг гэсэн би чи ингээд код авчил ингээл сүүлдээ борлуулалт хийх гэж байгаа бол би гарах хэрэгтэй юм байна те. Танигдах хэрэгтэй юм байна. Уулзах хэрэгтэй юм байна. Тэгвэл тэгэл дотроо л байгаад байх юм бол тэр чинь гадаа юу болж байгааг ойлгохгүй шүү дээ. Хэрэглэгч ямар асуудалтай байгаа. Хэрэглэгч юун дээрээ зовоод байгаа. Юуг нь чадахгүй байгаа гэдэг. Тэрийг байнга ингээд ирж хааж явах хэрэгтэй. Нэг юм үг гэдэм байлээ. Get out the balcony гэдэг үг байгаад байгаа. Чи тэр бүжгийн талбай дээр дотор нь ингээд олон хүнийг нэгэн зэрэг харж чадахгүй үсрээл эргэн тойронд байгаа нэг 2 3 нэг л харна. Эсрэгээрээ чи тэр балкон дээр гараад ингээд доор хин хинтэй бүжгэлж чинь юу болж чинь яаж чинь те зах зээл дээр ямар өөрчлөлтүүд болоод байгаа ямар байгууллагын нэг сонирхолтой тэрийг ингээд харж чадах хэрэгтэй гэдэг юм байлээ. Тэрийг аюул сайн ойлгосон. Тийм болохоор айлгуулах нэтворкнод хэлхийг хүсдэг. Айлгуулах хүмүүстэй харилцаатай байхыг хүсдэг. Тийм ч юмнуудыг бас сүүлийн үед бас их хийгээд явж байгаа. Сайн хэлж штэ чи. Стартапуудын одоо дийлэнх гаргадаг алдаа. За эхлээл гой санаатай байгаа л те. Баг томрол. За санаагаа ингээл авч яваал 4 5 улаа болоод ингээл яваад ирэнгүүтээ хоорондоо дотроо хүлээл олцолтой болоод тгээс салдаг. Эсвэл фаундеруудын хоорондын асуудлууд маргаан болол ингээд салдаг. Тэгээл хоёр тишээ салаад баг бутраад ирэнгүүтээ ингээд амжилтгүй болдог гэд. Ер нь танаа багийг нэгтгэж байгаа тий тэр гол цөм зүйл юу гэж харж байна. Тэгээд зүгээр яг уу за таймлигийнхан бол таймлиг гэдэг энэ үзэл санаан дээрээ нэгтдэг гэж бодоход ер нь тухайн багийг хэрхэн ингэж нэгтгэж ажиллах хэрэгтэй бай тий SEO хүний стартапын фаундер хүний үүрэг энэ дээр ямар байх хэрэгтэй вэ? Яг л хүмүүс яг тийм л асуудал гаргаалаа л да. Яадаг вэ гэхээр фаундерууд нь нэгнтэйгээ аюу адилхан сонгочдөг. Хоёулаа адилхан. Нэг үзэл бодолтой. Нэг одоо бүх зүйл дээр нэгнтэйгээ нэгддэг. За тийм байх юм бол эсрэгээрээ тэр бол маш хэцүү байдаг. Харин эсрэгээрээ хоёр өөр хүн байх хэрэгтэй байхгүй. Нэг нь гадагшаа, нэг нь дотгошоо ч юм уу. Эсвэл нэг нь дотгошоо, нэг нь гадагшаа мэдгүй ямар ч сан өөр байхгүй нэгнийгээ нөхдөг байжж гоё юм. Нөгөө hacker hustler гэж байдаг шүү дээ. Яг л тийм байх хэвээр. Бидний хувьд бол тийм байж чадж байгаа бид хоёр. За багийнхны хувьд гэх юм бол баг урт удаан хугацаанд хамт явахын тулд үнэт зүйл нэг байх хэвээр юм болоо гэж би боддог. Аль болох нэг үнэт зүйлтэй. За нэг том алсын хараатай. Тэгэхгүй нэг завин дээр суучаад бүгдээ өөр тийшээ сэлүүрдэд ах юм бол тэр хол явахгүй шүү дээ тий. Удаашрснаасаа болоод нөгөөдг нь өсөлн, яадран, живэн ийм асуудлууд үүснэ. Тийм учраас бүгдээ нэг зүгт чиглээд нэг зүг рүү сэлүүрддэг, нэг зүг рүү хардаг байх хэрэгтэй гэж миний хувьд боддог. SEO хүний хамгийн гол үүрэг бол ажилтнуудаа зангидах, нэг зүгт хардаг. Тэнд ингээ багийн ур амьсгалыг хортоо олгоод байгаа хүмүүсийг зөрөгтэй халж чаддаг байх хэрэгтэй. Засаж үзнэ.
засч үзээ засрахгүй хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийг байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас нэг анх их үедээ гаргадаг байсан алдаа маань хөөх юм нэгээл яваад идэг. Тэгээ ойлгоол тэр чаас ингээ хүн шүү дээ. За энэ маань ингэсэн дээ, энэ маань ингэсэн дээ гэдэг тусам нөгөө хүн чинь өөрөө ингээд улам ингээд асуудал томроо яваад байт юм билээ. Яг үнэндээ бол хүн хийж байгаа сонголт зүйлээ бол өөрөө мэддэг юм бэл. Тэр хүнд ингээ сонголтын нөгөө за нэг үл яа одоо үнэхээр битэрийн зам таймли дээр нийлэхгүй юм байна. Гэхдээ битэр өөр гадаад ертөнцид бол окей харилцаа хэв юм байж болно гэл ингээл хэлэлгээд хэдүүнийг тэгж боловч тэр чи яалтчгүй ингээ багийн амьсгалд нөлөөлөөд тэгэл нэг ганц нэг ховж юу гарч gaal ажлаа цалгардуулж gaal те нүдэн дээр хийж байгаа харагддаг. Бусад үед нь хийхгүй байгаад идэг ч юм уу. Тим кейсүүд гараад идэг. Тэгэхээр миний хувьд бол залуучуудыг айл болох нэгдмэл зорилготой. Мэдээж хувь хүний үндэцүүл компани үндэцүүлтэй нийлж ирт тэр. Тэрнээс бол та нар бүгдээрээ таймлид дурал те. Таймлиг л гоё болгох биш байхгүй юу? Таймлиг гоё болгохын хажуугаар чиний амьдралч бас гоё болгох хэрэгтэй. Чи суралцах хэрэгтэй гэдэг зүйлийг би маш сайн ойлгуулдаг. Тэгээ нэгдэж чадсан тохиолдолд хэдүүлээ одоо дэлхийн тал ихц одоо ижсэн түүхэн штэ манай Чингис хаан чи яг л тэгж явах юм болов гэж боддог штэ. Сая бас хэлж байна. Ер нь фаундерууд ингээд хоорондоо ялгаатай тий. За хитрхи ингээд нэг нэгнийгээ дэмждэг ч гэдэг юм уу. Ингээл нэг нэгэндээ ингээд дуусчих гээд авахгүйгээр ялгаатай байх. За хоёрын хувьд бол ялгаатай байгаа гэж ойлголоо тий. Тэгэнгүүт энэ дээр давуу тал болон сул тал харагдаж байна уу? Одоо юу гэдгийг. Жишээлбэл нэг нь дотгошоо хүн байна, нэг нь гадагшаа хүн байна гэхэд хоорондоо юм ярихгүй бол бас ойлголцож чадахгүй тий. Асуудал үүснэ. Тэгээд ер нь нөгөө багт дотор үүсээд байгаа асуудлуудыг тий энэ зүйлүүдийг ер нь хэрхэн ярилцаж, хэрхэн шийдэж байна. За тийм асуудал гарна. Тэ асуудлын ер нь хүн хоорондын харилцааны асуудал нь ердөө гол зүйл нь харилцаа байдаг гэдэг байна. Тэгээ харилцаж чадахгүй нэг нэгнээсээ хэлэх зүйлээсээ санаа зовоод хойшоо суугаад ингээд яваад хам бол асуудал улам томордгол юм байл л да. Манай дээр ч тийм кейс битэрийн дунд гарч лээсэн. Тэгээ сайхан ярилцгал хэрэгтэй гэдэг юм билээ. За би ингэж бодож байна, чи ингэж бодож байна. Чи энэ дээрээс ингэж бодсон учраас би чамайг ингэ бодчихлоо. Тэгэхгүй хоорондоо ярилцаал шийдэлх асуудал гардаг. За ярилцахгүй тохиол бас байгаад байна шүү дээ. Тэр тохиолдолд ярилцах суугаар нь ярилцж болж байгаа байхгүй. Зарим хүмүүс бол үнэхээр ингээ хүнтэй ярилцахаас илүү чатаар харьцдаг, мэйлээр харьцдаг ч юм уу. Тийм хүмүүс бас дуртай хүмүүс байдаг. Тэгэхээр аль болох нэгэндээ одоо нөгөө нөхцөл байдалтанд харуулад нэг ингээ харьцаад явах хэрэгтэй юм болов уу гэж одоо боддог шүү дээ. Тийм байна. Мэдээж одоо үүсгэн байгуулагч нар юм чинь нэг зорилгын төлөө хамтдаа анх ингээл бүх юмад эн чинь тавиал гарч байгаа юм чинь ойлголцохгүй болвол учраа олж чадахгүй болвол тэгээд явахгүй. Тэгээд ганцаараа байвал бас л ингээл хэцүү болчихно тий. Нөгөө ганцаараа байвал олуулаа байвал илүү хол явна тий гэдэг үгнүүд байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр яас боддог байхгүй шлаар. Энэ үүсгэн байгуулагч ч өөрхий ингээд аюу тийм ганцаардмал хүмүүс байгаа байхгүй. Ганцаар байх юм бол бүр их ганцаардна. Хоёулаа байгаа тул та тэр чинь ингээд ярилцаад санаа бодлоо хэлцээд ингээд явдаг. За тэгэнгүүт одоо магадгүй ингээ үзэж байгаа хүмүүс маань бол ингээ ганцаараа үүсгэн байгуулсан тийм яг тийм асуудалтай тулгарсан явж байгаа хүмүүс байх юм бол network руу орох хэрэгтэй. Тэ одоо BNI, BBN гэдэг олон төрлийн network ба штэ. Harvard Management network-ууд байна. Тэнд дунд оролцоод жаргал зовлонгоо хуваалцаад тэгж ярилцах нь тухайн хүндээ бас сэтгэл зүйн хувьд их тийм дэм үү гэдэг юм шиг санагддаг штэ. Би ч өөрөө энэ BNI гэдэг бас Business Network International компанид бас харьяалагддаг. Тэгэл одоо ингээл network захирлуудын network хийгээл борлуулалттай гээл тэнд бас явж байна. Яг л адилхан жаргал зовлон юм шийдэл хуваалцсан. Тийм бах. Тэгэхээр одоо нөгөө өөрөө үүсгэн байгуулсан за тэгэл зовлонгоо яри гэхээр нөгөө сонсох хүн байхгүй тий асуудлаа ярилцъя гэхээр ярилцах хүн байхгүй бол илүү иймэрхүү network-уудад бас ороод бусад стартап хийж байгаа энэ бизнес хийж байгаа хүмүүстэй туршлагаас нь судлаад ингээд явбал илүү бас суралцаад өөрөө тэндээс сураад засах зүйлээ засаад явах нь шүү дээ тийм үү? Тий яг тийм. За таймлигийн хувьд ер нь бол юу гэдэг Монголдо үсээд байгаа энэ нөхцөл байдлуудыг л шийдэхийг ер нь анх харж ийсэн үү тий? Эсвэл ер нь за олон улсын энэ асуудлуудыг одоо шийдчихъя гэдэг тий. Ер нь олон улс руу гарах тэр судалгаануудыг хэрхэн хийсэн бэ?
За анх бол одоо олон улс руу гараад тгий ингээ гэж юу нь бол бодоагүй. Яг л өөртөө тулгарсан асуудлыг хүмүүстэй хуваалцаад за энэ асуудал надад тулгарч байна. Танд бас тулгарч байна уу гэдэг л байдлаар анх яг л стартапынхаа зарчмаар явсан. Тэгэхгүй ингээд миний асуудал ганцхан миний асуудал байж болох байхгүй тий. А миний асуудал бусдтай ингээд нийлээ тэнд байгаа хүмүүсийн бас асуудал болж байгаа юм бол тэр амлах боломжтой зүйл байгаад байна гэж би харддаг. Тэгээ хөгжүүлэлт хийгээд ингээд системээ ингээд сайжруулад яваад байх тусам бид нар ч бас гадаад зах зээл дээр гарвал яад ингээд нэг connect dots гэж ярьдаг штэ. Хойш зүгүүтээ хараад ингээд үзэхээр боломжтой байна гэж харж эхэлж байгаа. Тэгээ гадны аппуудыг судалж байгаа. Тэгээд тэднэрээс огт санаагүй нэ ингээд хөгжүүлэлт хийж явсаар байгаад ингээд сүлд ингээд харангууд доторх зэснүүд нь төстэй болцсон, бүртгэлүүдийнх нь арга барил нь төстэй, ийм нэг чиг шундар очиж байгаа байхгүй. А зарим тохиолдолд бид нар тэднээс бүр хамаагүй чи илүү ч тохиолдлууд ингээ байгаа тань. Тэгэхээр гадаад зах зээл дээр ягаад гарч болохгүй гэж гээд сүүлийн жил 2 жил бол ер нь бид нар бас төлхөө хичээлж байгаа. Мэдээж энэ Монголынхоо зах зээл дээр энэ ашиглаж байгаа байгууллагуудынхаа хэрэгцээг нь бүрэн хангах хэрэгтэй байна. Ойрын хугацаанд тэр дээрээ бас төвлөрч ажиллаж байгаа. Хажуугаар нь бид нэр залуу хүмүүс стартап зориг байна. Бүтээгдэхүүн байна. Туршлага байна. За тэрэн дээр үндэслээд газар зээл рүү гарч болохоо гэж төвлөрөө явж байгаа. Одоогийн байдлаар туг заах байдалтай бид нэр 4 улсад орсон байгаа. Америк, Узбекистан, Таиланд, Лаос гэдэг 4 улсад байгаа байхгүй. Америкт Монгол захиралтай хэд хэдэн залуучууд ашиглаж байна. За Узбекистанд болохоор MCS-ийн стартап байдгийн гадны бас стартап гэх юм уу. MCS стартап. За тэнд бас яг л гадны хүмүүс ингээд ашиглаж байгаа үстэй залуучууд ашиглаж байгаа гэсэн 20 түнтэй. Таиландд болохоор Вайны үлдэр байсан. За бас нэг 10-20 ажилтнтай яг л гоё тараа явж байна. Тэгээ ингээд явж байгаа ийм байдлаар ингээд туршаал үзэл яваад байна. Гэтэ мэдээж Монголынхоо хөрсөн дээр хийсэн бүтээгдэхүүн шууд гадны зах зээл дээр гарна гэх юм бол хэрэглэгчийн сэтгэл зүй шал хоёр өөр байгаа. Америкийнх бол арай илүү дэвшилтэй байдаг ч юм уу. Таиланд юу арай өөр байгаад байгаа. Тэд нарт тааруулаад бас бүтээгдэхүүн дээрээ сайжруулалтууд хийх бол нэг шаардлагатай байгаад байгаа. Тэрэн дээр ойрын үед судалгаа хийгээл ажиллаад явж байгаа. Наач ястой гоё мэдээ шүү дээ. Би сонсоогүй байна. Тэгэхээр 4 улсад ажиллаж байгаа зарим нь Монгол компаниуд, зарим нь бол яг тухайн улсынхаа компаниуд ингээд хэрэглээд явж байгаа юм байна тий. Хэлний хөгжүүлэлт нь бас ингээд бүрэн хийгдсэн. Тэгээд 6 хэл орсон байгаа. Яг саяны Орос улсуудаас гадна дахиад 2 Хятад, Орос гээд 2 юм дээр ингээд орсон байна. Тэгэхээр ер нь бол тэлэх боломж бол маш их байгаа юм байна гэж харж байна шүү дээ. Тий. За одоо буцаад хоёлоо нөгөө танаа энэ жил хөрөнгө оруулагч чинь за та хэдийн захирал байгаад тэгээд ингээд ерөнхийдөө дэмжээд ингээд явсан. Өөр хөрөнгө оруулагч ер нь авсан уу тий? Өөр хөрөнгө оруулалтын компаниудтай ер нь холбогдож үзээд дунд нь акселератор хөтөлбөрүүдэд ер нь хамрагдуу. Энэ чиглэлээр ер нь манад одоо хэр нөхцөл боломжууд байна. Тэ манай одоо стартап хийж байгаа залуучуудад ер нь хэр дэмжлэг үзүүлж ин том групп компаниуд хөрөнгө оруулалтын компаниуд ер нь бол байдаг тий. Тэд нартэй ер нь харилцаж үзчихээ юу? Тэ анхны хөрөнгө оруулагч маань бол даваад шамс захирал байсан. За тэгээд бүтээгдэхүүнээ бид нар чинь зах зээл дээр гаргах чад 22 оны 6 сар марын хавцаа баха тэр чинь 300-аад харилцагчтай болцсон явж байгаа байхгүй. Айгаа бас хурдан хугацаанд гайгүй харилцагчтай болцсон байж хад хэд хэдэн газраас хөрөнгө оруулалтын саналууд ирсэн. Тэгээд тэрэн дээр бол бид нэр хүлээж аваагүй. За шалтгаан би яг боддог шүү дээ. Хөрөнгө оруулалт авах дээрээ сайн бодох хэрэгтэй юм шиг байна. Хэнийг авах вэ? Ямар зорилгоуднаас авах юм? Стратегийн зорилготой байх юм уу? Үнэхээр яг ингээд зүгээр мөнгө хэрэгтэй байгаа юм уу? Тэгээд тэндээс бас нэг өөрөөсөө асууж байсан асуулт нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалт авахгүйгээр манай бүтээгдэхүүн явах уу гэж харж байсан байхгүй. Хөрөнгө оруулалт авахгүйгээр явах юм бол хөрөнгө оруулалт авахгүйгээр хэрвээ явахгүй байх юм бол хөрөнгө оруулалт авсан ч явахгүй байхгүй. Тэгэхээр наан бүтээгдэхүүнээ сайжруулах хэрэгтэй гэдэг дээр байр суурь барьж байсан. Яг орлого олдог болсон байсан. Тэгээ бид нар чинь бас MCS-тэй бидний хувьд бол харилцагчийнхаа тоглолт хийлье гэдэг зорилготой байсан. Яг шууд мөнгө төгрөг гэхээс илүү харилцагчийнхаа тоглолт хийлье гэдэг стратегийн хөрөнгө оруулалт бид нар сонгосон. MCS Ventures гэх компани байдаг тийм. MCS Ventures-с анхны хөрөнгө оруулалтаа яг тэгж 22 оны 10 сард бид нар чинь авч исэн. Яг л бидний хэрэгтэй менежмент, стратеги, бидний хараагүй маш олон үнцгийг биднэрт хэлсэн. Жишээ нэг юм бол одоо манай анхны үн чинь солиот байсан шүү дээ. Би өөрөө хараач ингээд тогтооход гэсэн байдаг гэсэн. Тэгээ яасан гэсэн чинь үн тийм таймлиг үн
Аюу хэцүү үнэ. Одоо бол нэг ажилтны сарын төлбөр нь 4,000 стандарт багц нь премиум багц нь болохоор 4,900 гэдэг байхгүй. Дээр үед яасан болохоор 10 хэдэн төрлийн үнэтэй заяа. Хүснэг хэлцээ. Нэгээс 6 сар, нэгээс 50 ажилтан нэг үнэтэй. Нэгээс 6 сар 50-аас 100 ажилтан нэг үнэтэй заяа. Тэгвэл 6-аас 12 сар нэгээс 50 ажилтан ингээд юм сонин матриц үнэтэй заяа. Тэр чигээ хүнд очиалангууд анхныхаа уулзалтан дээр очиод толгойг нэргүүлчихэр нөгөө юм сонирхгүй байхгүй. Гэх мэтчлэн бидний хараагүй маш олон үнцгийг бид нарт засаж өгсөн. Борлуулалт юм байх хэвээр, маркетинг юм байх хэвээр, үн юм байх хэвээр гэдэг ч юм уу тий. Бид нар чи бизнесийн туршлагагүй хүмүүс тэндээс маш их зүйлийг сурж байгаа. За тэгээ стратегийн хөрөнгө оруулагчаараа MCS-ийг бол анх сонгож байсан. Анх бид нарт уулзах хэд хэдэн компаниас санал тавьж байсан гэдэг бид нар яг сонгоогүй. Тэгэхээр сонголтоо зөв хийх хэрэгтэй болоо гэж боддог. Ер нь хөрөнгө оруулалт аавна гэдэг чинь тэр чигээр үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. Хяналт орж ирж байгаа л гэсэн үг. Тэгэхээр тэрийг хүлээж авч чадах уу, чадахгүй юу гэдэг чинь аюул чухал. Яг одоо манай хоёр одоо энжил хөрөнгө оруулагч болон MCS Ventures-ийн хувьд бол манай яг өөрсдийн ажилд бол өдөр шөнөгүй ороод идэх. Тэр нь гоё идэх байхгүй. Хийх хэрэгчлэг нь өгчдөг. Яг үндэ намайг тэгэх юм бол би бол диск бах. Тэгээ ажиллаж чадахгүй бах. Тэгэл тэр чи яаж ин чи яаж тэрийг явал энийгээ явал тэр чи аягүй зовлон байхгүй. Уртгаа хийж ах чи ингээл хажуунаас байн гэдэг ахаар. Тэрэн дээр их гоё уяатан ханддаг юм болоо гэж боддог. Мэдээж сар болгоныхаа тайлан тооцоогоо явуулна. Улиралтаа 6 сартаа жилдээ гэдэг нэг уулзлуудаа хийгээ явчихна. Тэрэн дээр биднэрт фидбек өгдөг. Тэрийг бас маш сайн сонсдог. Тэгэхгүй ингээд ихэнх хүмүүс төр харахаар хой хүн дээр ч гэсэн харахаар компани гэлтгүй харахаар хэн нэгнээс зөвлөгөө авахасаа авснараа буруучих гэдэг тал яваад. Үгүй байхгүй сайн зөвлөгөө. Чамайг тэр хүн чиний асуудлыг чи хэлнэ гэдэг чинь чи сайжрах боломжоо гаргаж ирж байгаа гэсэн. Зарим хүмүүс үл ингээд за чи энийгээ жоох ингээд хийчихэж гингүүд стресстэй л уурлаа гомдоол тэрээр тунаал яваад байдаг. Чи намайг тэгэж хэллээ инглээ. Байхгүй дээ би чамайг сайжруулах гал хэлээд байна. Тэ. Тийм болохоор хүнээс фидбек амар сайн сонсцох хэрэгтэй. Тэгээд миний бас давуу тал бол би өөрөө хүнээс асуудаг. Одоо энэ подкаст дуусны дараа би бас асуухлах ярилцлага ямар болсон. Яаж сайжруулмаар байна гэдэг ч юм уу. Дараа нь би өөрөө үзээд бас энийг юм хэмээн гэж бодоо явдаг. Яг л тэгдэг. Ихтгэл тавих болгондоо ихтгэл тавьсныхаа дараа өөрийнхөө voice-ийг сонсдог. Гэх мэтчлийн юм дандаа сайжруулдаг гэж явдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч бол биднийг хөгжүүлдэг. Дээрэс нь бас мэдээж хяналт орж ирнэ. Тэр байх хэрэгтэй зүйл. За Angel Investor стратегийн хөрөнгө оруулагч хоёрын ялгаа юу вэ? Тэр маш том ялгаа гэдэг юм байна. Анхны хөрхөө доожин цахилч нь бидний опсын зардаал те сарын цалин гэл ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ч бас өөрсдөө дэлхийн зуны нэг стартапуудын тэмцээн болсон юм аа. 150 стартап Монголоос яг оролцсон. Тэнд бид нар шилдэг 7-д нь 15 багаас шилдэг 7-д нь шалгарсан байхгүй. Тэгээд тэндээсээ бид нар анхны 90 саяын грант авч байсан. Буцалтгүй тусламж 90 сая. Тэрүүгээр жил амьдэрсэн хаах. Тэгээг бол бас хэцүү байсан. Яг тэр грантаараа ингээл өөрсдийнхээ цалин тавиал, офсынхаа түрээс төлөөл, тэгээл тэр хугацаанд харилцагчтай болол ингээ явж байна. Энжил хөрөнгө оруулагчийн хувьд бол хөрхий тэр чи яг үнэхээр энэ санаа явах юм уу, явахгүй юм уу тухайн хүний хувьд бол бооцоо тавьж байгаа байхгүй. Мэдхгүй шүү дээ тий. За ямар ч хэсэн чамайг дэмжээ. Та хоёр бол зүү залуу гэдэг чинь мэдж байгаа. Тэгэхээр гурлаа хамтраад үзье гэж санал тавьсан. Цэвэр ихтгэл үнэмшил явж байгаа. Ventures компани хувьд гэх юм бол одоо тэдний хувьд гэх юм бол боломжийг харсан байгаа байхгүй. Traction-ыг нь харсан. 6 сарын хугацаанд та нар хичнээн харилцагчтай болсон. Сарын борлуулалт ч одоо хэд явж байгаа. Нэмээд тэнд байгаа үүсгэн байгуулагч нар ажилтнууд нь ямар хандлагатай, ямар залуучууд байгаа даа гэдэг зүйлийг бас сайн хардаг юм байна гэж бодож байгаа. Тэрнээс ч бол гоё санаатай байгаад дотроо хогийн зантай хүн байх юм бол хинч бизнесийг дэмжихгүй шүү дээ тий. Тэгэхээр аль аль нь ч одоо ингээд бодоод байхад MCS чинь бид нар хөрөнгө оруулах гэж нэлээд нь суралцсан хэрэг. Эхний удаагийн уулзалт хийж байгаа. За та нар жоохон байж байгаа тэргээл дараа нь 100 дахиад 2-3 сарын дараа уулзж байгаа. Тэд нар манай офис дээр ирж байгаа. Тэр чинь ингээд ярилцаж үзэж байгаа. Эсвэл кофе ууж байгаа. Сокер энтер тоглож байгаа. Тэр болгоно шалгуур байгаадсан байгаа. Хандлага нь яаж явж байгааг хизээ хонь л ойлгож байгаа шүү дээ. Тэгж байгаа дахиад 4 сарын дараа 3 сарын дараа бид нар ч анх хөрөнгө оруулалтаа 10 сард авч ирсэн. Тэр болгоныг даваал тэгэл хөрөнгө оруулалтаа авсан. Тэжгүй. Тэр үеийн одоо нөгөө компани үнэлгээ ер нь хэрхэн хийж ийн тий. Одоо ингээд одоо хоёулаа бол стартап за ямар ч байсан энжил хөрөнгө оруулагчтай болоод стратегийн хөрөнгө оруулагчтай болоод 5 жил бойжсон тий. Тэгээ ингээд 1000 гаруй харилцагчтай болцсон компани хувьд ингээд ярихад
одоо стратегийн хөрөнгө оруулалт хийж байгаа хүн бол байгууллага бол илүү тухайн байгууллагыг маш сайн судалж байгаа бах. Due diligence-ийг маш сайн хийж байгаа бах тий. Гэрээний үе шатн дээр бол маш бүх юм тодорхой байгаа. Бараг хизээ гарах нь ч тодорхой байж магадгүй тий. Ямар өгөөж аваад гарахын гэдэг ч юм уу тэр зүйлүүд нь тодорхой байгаа. Тэгэхээр ер нь энэ одоо нөгөө due diligence хийх, энэ шалгуурыг давах энэ хугацаа одоо энэ зүйлүүд хэр хэцүү байсан тий. Та нарын хувьд энэ дээрс хэр их юм сурав. Тэ анх хөрөнгө оруулалтын материал бэлдээл юм хамаа зөксөлж байгаад бүр шоконд орж байгаа юм шиг ийм зүйл байдаг юм уу гэл тэ. Би яг сандгүй яг хөрөнгө оруулалтынхаа материалыг авч өгөх бол машин уртлынхаа судал дээр ингээд 7 ийм хавцтай бичиг баримт бэлтгэсэн харилцагчдын одоо манай ажилтнуудын за тэгээ санхүүгийн тайлан тооцоо төлөвлөгөө ингээд баах материалууд бэлтгэсэн. Яг тэрийг анх ингээд ийм их материал бэлтгэх юм бах та. Йоо ч одоо яаж энэ их ажлын ажгаар зохицуулна гэдэг жишээл манай менежер ахын ахаа зүгээр штэ хэдүүлээ нэг нэгээр нэг явчих. Тэр гурвуулах нь дөрвөлх нэс юм чи. Айгуу цөөхүүлсэн тэгэл энийг нэг нэгээр нэг явчихвал маш олон зүйлийг тэндээс ингээд сурч ирсэн л та. Одоо ингээд бодоход бол за гэрээний нөхцөл бол мэдээж нууц зүйлүүд бол байгаа. Гэхдээ MCS Ventures компани хувьд гэх юм бол нэг гоё зүйл нь болохоор үүсгэн байгуулагч нар өөрсдөө заавал байх ёстой гэдэг сурч зарчмыг барьдаг. Тэр ч одоо ингээд бодоод хахад үнэн юм байна л да. Ягаад тэгэхээр тэр яг өөрийнхөө ингээд хүүхд шиг өөрийнхөө одоо харт зүг шиг нандинан авч явж байгаа хүмүүс нь үүсгэн байгуулагч нар байдаг. Бид тэр ингээд хойлоо болох юм бол хэн итгэж тэрийг авч явах юм те. Гаднаас нэг CEO авчраа тавилаа. Тэр чинь бас эргэлзээтэй зүйл болно шүү дээ. Ажилтна л гэсэн үг. Тэгэхээр манай Ventures-ийн барьдаг нэг зүйл нь болохоор үүсгэн байгуулагч нарыг байлгах гэдэг юм байр суурьтай. Бусад газар очиж шууд ороод ингээл та нарын хувьцааг зайлгаал ингээд явна гэдэг юм бол байдаггүй. Тэр нь үнэхээр надад таалагддаг. Аль болох дэмжиж яах вэ, их үү гэж зөвлөгөө аваад ингээл явж байдаг. Тэр нь бас гоё гэдэг та. Тэр 7 хавцтай баримтчин донд ер нь юу байсан? За тэрэн дотор чинь за тэгэл манай ажилтнуудын мэдээлэл, төсөөл төлөвлөгөө, санхүүгийн өмнөх 21 оноос ахуулаад тэр бүх тайлангууд тэгээд хөгжүүлэлтийн бичиг баримтууд нөгөө талаас шаардсан бүх л одоо зүйлсүүд байгаа. Нэлээд олон юм байсан. Яг одоо бодох. Зохиогч ирхүү, зохиогч ирэх код тавсархал одоо бүх л зүйлээ брендинг, маркетинг төлөвлөгөө энэдрээ гэл нэг осондоо бид нарыг бас бэлдээл байгаа юм л та. Бид нар чинь тэрийг бэлдэх хүртэл тийм юм байгаагүй шүү дээ. Мэдэхгүй явж байгаа юм чи. Тэгэхээр яг илүү нөгөө тэрийг ингээд асуугаад байдаг юм тий. За хөрөнгө оруулагч компанитай болмоор байгаа. Эсвэл стратегийн хөрөнгө оруулагч авмаар байгаа. Иймэрхүү стартапууд байх юм бол ер нь юу бэлдэх ёстой юм тий. Юутай байх ёстой юм. Одоо санаа байгаад MVP байгаад ихний нэг хэдэн хэрэглэгчтэй болцсон. Нэгсэрний баримт бичгэн дутуу тий юмуд нэмэх зэгцгүй байгаад байвал хүн тоохгүй болчих штеп. Тэгэхээр нөгөө due diligence гэдэг энэ зүйл дээр ер нь хэрхэн шалгалтууд хийгдэж ийн гэдгийг илүү сонирхоод байгаа юм. Тэр тэгээ зарим нэг зүйлс нь бол нууц зүйлс бол байгаа даа. За мэдээж хэлж болох зүйлсүүд бол санхүүгийн бичиг баримтууд бол бүгд орж байгаа гэсэн үг. Тайлан татвар тооцоонууд. За манай ажлагчдын бүх мэдээлэл яг бүх ч ирдэ бид нар чи 4 тавлаа л байгаа ш цөөхөлээ. За тэгээд маркетинг ажлагчдын хувийн хэрэгүүд, маркетинг борлуулалтын зүйлүүд. За тэгэл хуультай холбоотой заалтууд, зүйлэнгүүд ингээл янз бүрийн юмуд ингээл ороод ирж байгаа гэсэн. Тэг өөр одоо санаж байгаагаар ер нь одоо жишээ нь 3 жилийн төлөвлөгөө, 5 жилийн төлөвлөгөөнүүд шаардлагатай. Тийм юмнууд бас шаардна. Ингээд ер нь бол нэгж байгаа байхгүй. Гэхдээ яг яг энэ хэдэн жилийн төлөвлөгөө гэдэг дэр бол одоо штэ. Магадгүй манай ээж аавын үед бол 5 жилийн төлөвлөгөө гаргаад яг тэрнийхээ дагуу хийж болдог гэсэн бодох байхгүй. Тэг юм хийж байгаа. Өнөөдөр бол ямар ч боломж байхгүй. Voca World гэж явж байна. Тэ Bunny World гэдэг тэр бол Totality, Uncertainty, за тэгээ Complexity, Agility мэдгүй маш олон төвл төвхтэй ойлгомжгүй зүйлсүүд бий болцсон байгаа байхгүй. Энэ үед бид нэр ингээл бүтэн жилийн 5 жилийн төлөвлөгөө гаргаад явна гэдэг бол аюу утгагүй зүйл болцсон байгаад байгаа. Сүүлийн жилүүдэд бол маш их ажиглаж байгаа. AI гарч ирээл нэг зүйлийг байхгүй болгож байна. Нэг зүйлийг бүтээж байна. Тэгээл нэг пандемик гарч ирээл хийжсэн бүх зүйл зогсож юм гэх мэтчлэн дайн гарч ирээл гээл. Тэгэхээр энэ таваршгүй ертөнцид бид нар амьд үлдэх нэг арга замаар маш хурдан дасан зохицох
Тэр аягүй чухал. Хувь хүний хувьд ч тэр компанийн хувьд ч тэр хурдан хугацаанд маневр хийж чаддаг байх хэрэгтэй. Пивот хийж чаддаг байх хэрэгтэй юм л гэж би боддог ш. Бас одоо үзэж байгаа залуучууд стартапууд байх юм бол дасан зогсох чадвар гэдэг бол одоо чиний IQ-гоос илүү болцсон шүү гэдгийг бол дахин хэлмээр энэ тэр аягүй чухал байгаа. Өсрөнгөө хөгжил явж байгаа энэ үед бол мэдээж AI-ыг одоо үйл ажиллагаанд хэрхэн хэрэглэх юм ч гэдэг юм уу тий. AI-тай яаж холбох юм. За дараагийн энэ продакт ер нь яаж илүү хөгжих ёстой юм. За чиний төрүүлж штэ дэлхийн нийтийн зарим системүүдтэй ижил төвшин заримдаа очсон байна. Заримаас нь илүү гарцсан байна гэх. Тэгвэл энэний дараагийн алхам нь юу юм? Одоо утас руугаа би ажилдаа ирсэн шүү гэд хэлэхэд цагийг бүрддэг болол одоо гоё юм уу тий. Яг байрлалыг нь хагаад ажилдаа ирсэн шүү. Өөдөөс нь үе та арай ирээгүй байна гэд нөгөө эйжент нь хэлж ивэл тий. Та 5 минутын дараа ажил дээр очих жиштэй гэд хэлж ивэл бас гоё ахalta тийм үү. Тий. Энэ AI AI үнэхээр солиоруулж байна. Алдчихгүй энэ generative AI гэдэг зүйл бол хүн төрөлхтнийг бол шоконд оруулж байна. Өнгөрсөн жил бид нэр гадны одоо нэрийн Казахстаны нэг акселератор хөтөлбөрт орох гээд тэр чи одоо бүс-бүсээс ингээд стартапуудыг сонгож байгаа байхгүй. Тэгээ манай бүс нэг 10 стартап байсан. Тэнд ороход 10 стартапын 9 AI ирж байна. Ямар нэгэн байдлаар нэгэн таймли юм байна. Нэгэн таймли. Ямар нэгэн байдлаар AI-тай холбогдсон. Манай бас AI байсан. Тэгээ ямар нэгэн байдлаар AI-тай ингээд холбогдсон ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээд тухайн нөхцөл байдалтайгаа дасан зохицоод хурдан хугацаанд өөрчлөлтүүдийг, шинжилтүүдийг хийхгүй л анх бид нар энэ төхөөрөмжийг дистрафт хийгээд гарч ирээд аппликейшн дээр ингээд суулгадаг тий ийм зүйл хийсэн. Тэр бол шинэлэг зүйл байсан, инновац байсан. Гэхдээ ямар ч инновац цаг хугацааны явцад хуучирдаг. Тэрийг хуучруулахгүй байхын тулд юу гэхтэй вэ гэхээр цаг үетэйгээ бол нийлүүлэх шинэлэг бүтээгдэхүүнүүдийг шингээх хэрэгтэй байгаа байхгүй. Бидний үед дараагийн бас нэг зорж байгаа зүйл ч гэсэн энэ бүтээгдэхүүнүүд дээр AI-ийн хөгжүүлэлтүүдийг оруулах. Гэтэ нэг юм хоосон лооцсон барайл AI гэхлээрэл ингэж байна гэсэн үг биш. Одоо жишээ нь ихэл манай девелоперууд бүгд AI ашиглаж байгаа. Бидний үед бол хуучин ингээл Google дээр бичингүүл Stack Overflow руу ороод нөгөөдөө хайж олох гол зовдөг байсан шүү дээ. Одоо тэгэх шаардлага болчлоо. Хөгжүүлэлтийн төлөвлөлт супер төлөвлөлт гараад ирсэн. Маркетинг борлуулалтынх маань ашиглаж байна. Би өөрөө өдөр тутамдаа ашиглаж байна. За, таймли дээр ямар функцүүд орж ирэх гэж байгаа гэхээр одоо бета хувилбар нь гараа явж байгаа. Тэр нь болохоор AI agent бид нар өөрсдөө хөгжүүлээ явж байгаа. Байгууллагууд өөрсдийнхөө мэдлэгийн санг оруулаад дотоод дүрм, журам, за ажилтны мэдээлэл тэр олон тайлан тооцоо тэн дээрээ чатлал за өнөөдөр хоцорсон ажлуудыг гаргаж өгөө бичгээд тайлангаа ухаад ингээд маусаа хөлгөх шаардлага байхгүй гаргаж өгнө. Магадгүй шинэ аавын амралт хэдэн хоног байдгийг хэдэн төрөний цалинтай амрах хэвтэй гэд асуухад дотоод дүрм журмаасаа уншаад гаргаад ирдэг болно. Тэнд байгаа ажилтнуудын тэнд байгаа одоо манайхыг ашиглаж байгаа хүний нөөц нягтлан тэр захирлуудын ажлыг л хөнгөршлөх тийм зүйл бид нар хийхийг одоо хүсэж байгаа гэсэн. Тэрэн дээр бид нар бүр ажиллаад бета хувилбар нь бид нар дотооддоо туршаад явж байгаа. Тэр маш гоё бүтээгдэхүүн болоо гарах бах. Бас нэг санаа зовдөг зүйл юу вэ гэхээр хэд ингээд бас трендийг дагаад туйлшраад одоо байгаа бүтээгдэхүүн чинь болохгүй байхад шинэ зүйл рүү яваад тахнаас зөв буруу юу гэж бодох хэрэгтэй байдаг. Яг нэг нэг хэлэхэд манай дээр стартап штэ адилхан технологийн асуудал гарна. Серверийн асуудал гарна. За ажилтан хүний нөөцийн хомсдлын асуудалч гарна. За тэрийг бид нар дотооддоо шийдээд айлуулах ингээд хурдан хугацаанд бүтээгдэхүүнээ сайжруулад хэрэглэгчд тэр UI UX нь ойлгомжтой байдлаар ингээд хөгжүүлэхийг өдөр тутамдаа хичээгээд явж байгаа шүү. Одоо энэ үзэж байгаа таймли харилцагч байгууллагуудтай хэлэхэд асуудлуудыг нь мэдж байгаа. Тэгээ шийдэл дээр нь бид нар ажиллаа явж байгаа. Тэгээ тэрийг харилцагч нартай бас хэлье. Тэгээ удахгүй бүтээгдэхүүн маань сайн байна. Гэхдээ өшөө сайжрахыг бид нар зорио явж байгаа. Тогтмол баймааргүй байна. Дандаа ингээд өсөлттэй сайн зүйлийг та бүхэндээ хэрэглэгчтэй үнцэнтэй зүйлийг өгөхөд явмаар байдаг. Тэр бид хэд бол ер нь подкаст нь за таймлигийн бүтээгдэхүүнтэй холбоотой сурталчилгаа мөрчлөгөө ерөөсөө хийгээгүй. Ихтэй зүгээр нөгөө бодит тулгарж байгаа асуудлуудыг л төлөвлөхөөр ярьж байгаа гэсэн үг тийм. За одоо хоёулаа чи хөрөнгө оруулалтын талын асуудлуудыг бас ярьж байна. Ер нь юу гэдгийг танаа angel investor ч гэдэг юм уу. За angel investor-ууд ингээд стратегийн хөрөнгө оруулагч ороод ирэхэд гардаг тийм тодорхой түвшинд хүргээд ингээд гардаг тийм. Тэгэхэд
ер нь та нарын хооронд тийм харилцаа явж юу, тийм сэтлүүд яриануд ер нь хийгдэж юу? Өнөөдрийг хүртэл бид нар огт тийм юм яригдаг байгаа. За энэ юу илэрхийлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт энэ таймлын маань цаг явах ирэхээр яван чангарах юм байна гэдгийг манай аль талд нь ойлгоцсон харсан байна гэсэн үг тий. За үүний цаана бол мэдээж баг хамт олон бүтээгдэхүүний чанар за нэмээд одоо өөрсдийн нэг тийм алсын хараа зорилго үнэт зүйл бас нэгдсэн болохоор ингэж яваад байна уу л гэж харж байгаа. Ингэж явах нь ч надад хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Одоо бид нар чинь орондоос нэлээд сайхан дотн олчлаа шүү дээ. Даваа захирлаасаа зөвлөгөө авна, венчурсээсээ хүссэн үедээ очиад зөвлөгөө авчна. Том экспертүүд байна ингээ явж байхад бол аль аль нь л өнөөдрийн байдлаар тийм яриа гаргаагүй явж байна. Гэхдээ ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Нөхцөлөд бол дэг хэвээрээ байгаад тахгүй өөрчлөгдөн. Тэгээ хэн орох, хэн гарах тухайн хүний л асуудал болох байх л гэж бодож шүү дээ. За яг хөө венчуртэй гэрээтэй учраас фаундерууд гарч болохгүй гэдэг гэрээтэй баг. Гэхдээ ингээд за нэг бүтээгдэхүүн ингээд тулж ийна тий. За одоо ингээд таймли гэдэг бүтээгдэхүүн оч бөгөөд болорхуу хоёроос за хин нэгнээс нь хамааралтай биш нөхцөл байдал руу бид нэр угаасаа аваачих нь бидний зорилго тий. Болорхуутай байна уу, очтой байна уу, байсан байгаагүй энэ бүтээгдэхүүн зах зээл дээр байр суурь олцсон, хэрэглэгчээ татцсан ингээд амьдраад явах нь бол зорилго. Тэгэхээр ер нь за одоо оч байхгүй учраас чиний хувьд тий хизээ энэ үед хүрээд хизээ дараагийн зүйлийг хийнэ гэж ер нь бодож ивүү тий мэдээж эн чинь хүний дотор маш их зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо миний хувь нэмэр бол ингээд болчлоо. Би одоо Монголын зах зээл дээр ингээд таймли гэдэг бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээнд борлуулад надтай наадгүй итгэл хүлээлгээд бүх харилцагч нарт ингээд хэвийн үйл ажиллагаагаа явуулаад ингээд чадж байгаа учраас би одоо энтерпренер хүн стартап хийж үтсэн энэ алдаа оноод орчлого байна. Дахиад нэгийг хий гэж тийм бодол ер нь төрж байв уу тий ер нь төрхөл бах л та мэдээж. Тий. Яг компани үүсгэн байгуулад эхний 1-2 жил бол огт тийм бодол бол ер нь байгаагүй. Нэг бодож исэн зүйл нь юу вэ гэхээр энэ компани бүтээгдэхүүн хэн нэгнээс хамааралтай байж болохгүй гэдгийг бүр ихсэн цагаас хойш ер нь бараг батсан гэсэн. Намайг байхгүй байхад хэн нэгэн тэрийг кодо бичдэг, борлуулалтаа хийждэг. За бүтээгдэхүүн ингээд амьд явж байдаг байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэний цаана энд ажиллаж байгаа ажилтнуудын эрх ашигаас гадна цаана ашиглаж байгаа 1400 байгууллага 40,000 ажилтан маш том хуулийн хариуцлага биднэрт бол байгаад байгаа гэсэн. Тэгэхээр би нэг өдөр ааш зан муухай зан гаргаад би боллоо гэхэд одоо тэгэхгүй л байх л та. Би ямар нэгэн байдлаар байхгүй байхад тэр бүтээгдэхүүн явж явах хэрэгтэй. Тэнд байгаа манай нэг ахлах хөгжүүлэгч ажиллахаа болоход тэр бүтээгдэхүүн явж явах хэрэгтэй. Яг тэгэхээр хүн ирдэг, явдаг, гардаг, ордог юм л байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол үнэн. Тэгэхээр системээ айл болох төрлөө бид нэр ингээд яг асуулт чи аягүй чухал байхгүй. Системээ айл болох төрлөө бид нар чиглүүлээ явж байгаа. Хин нэгнээс хамааралтай болоод ирэхээр л тэр чи удахгүй болж шүү дээ. Тэгэл нэг нэгнийгаа бойтоглол би тэгдэг чи ингэдэг намайг байхгүй бол энэ компани тэхгүй шүү гэхгүй шүү. Энэ өстө хүний хамгийн буруу бодол. Ажилтнуудтай ч биелдэг байхгүй. Чи энэ компани надгүйгээр явха болсон доо гэж бодсон цагт чи компанитай хэрэггүй болж байгаа шүү. Тэр аягүй буруу бодол. Тэгж бодож болохгүй тий. Надгүйгээр энэ компани харин ч явж явах хэрэгтэй байхгүй. Явах хэрэгтэй тэр процессыг мөрдүүлэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч ингээл зарим би ч одоо өмнө бас нэлээдэн газар ажиллаж байлаа шүү дээ. Кодод байна. Сайхан эготой ороод. Тэнгүү чи ингээл бүх юмыг мэддэг, бүх юмыг хийдэг. Тэгэл тэнд баг массаж хийлгээл код бичих нааш. Холгүй байх гэдэг байхгүй. Уучлаарай. Тийм байж болохгүй. Тэгэж бодсон цагаас чи ер нь компанид хэрэггүй болж эхэлдэг гэдгийг би залуучуудад хэлдэг. Тэгэхээр үргэлж ингээд тэр талаасаа бас ингээд бодож явж байгаарай гэж ер нь бол хэлдэг. Би ч өөрөө тийм хандлага гаргахыг хүсдэггүй. Надтай явах нь энэ бизнесийн гол зорилго. Энэ амжилттай явах хэрэгтэй гэдгийг бол би хаанч хүлээн зөвшөөрнө. Тэр бол чухал шүү ер нь. Агай асуулт бол тийм шүү. Тий. Ер нь ямар ч бизнес хүнээс хамаарсан байх ёсгүй тий. Өөрийгөө ингээд аваа явах чадамжтай болох хэвээр. Дүүсгэн байгуулагч фаундеруудын гүйцэтгэх захирлын гол зорилго бол тэрийг доктортой явуулахад тий нөөцүүдийг зөв удирдахаас ахуулаад тий хин нэгнээс ямар нэгэн нөөцөөс хамааралтай байдаггүй байх нь хамгийн том зорилго баг.
Тэгэхээр мэдээж бүх үйл явц, бүх процессыг, бүх зүйлүүд маш тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй тийм. Компанид шинэ хүн орж ирэхэд, шинэ девелопер орж ирэхэд юу хийхээ мэдэхгүй байж болохгүй. Тэ? Хүн гарлаа гэхэд өөрөө нэг юм аваад гардаг. Тэр хүний одоо гарсан, тэр хүний хийсэн юмыг өөр хүмүүс мэдэхгүй төгжигдэж болохгүй ч гэдэг юм уу. Тэ? Тийм байж болохгүй. Тэгэхээр мэдээж стартап ч гэсэн явандаа ингээд эн чинь компани болоод хөгжөөд хөгжлийнхөө шатыг давна. Тэгэхээр яг аль болох ихэнх үедээ бол мэдээж өөртөөс хамааралтай байна. Гэхдээ ингээд яваандаа бол хин нэгнээс хамааралтай биш болгож чөлөөлөх тий. Одоо эзэн зүгээр суудаг байхад компани ажилдаг байх хэвээр нөгөө талдаа тий. Эзэн амарцсан байхад компани ажилдаг л байх хэвээр, асуудлууд шийдэгдэг л байх хэвээр. Бүх зүйлүүд ингээд явдаг, дүрмж урмаараа л явах хэвээр гэж би бол хардаг. Мэдээж хүмүүс ч гэсэн компаниуд ч гэсэн тийм байх хэвээр баг. Тийм болохын тулд явах хэвээр баг. Тэгэхээр тийм болохын тулд чинь ингээл нэг дүрм журамтай процесстой тий бүх зүйл нь ингээл тодорхой байхгүй бол болдоггүй. Хариуцлага нь ч гэсэн төдий чиний тодорхой байх хэвээр шүү дээ тийм үү. Гэтэ бас ингээ хараад тахаар зарим захирлууд харин эсрэгээр ингээ бүр ингээ басчих гад байдаг. Бүхэл юм руу оролцдог. Надгүйгээр яагаад ингэж байгаа юм? Надгүйгээр ингэх ёсгүй гэдэг ч юм уу. Энд чинь айгүй буруу байгаа байхгүй миний харах онцөг бол тийм. Тэгэхээр аль болох чөлөөлөх хэрэгтэй гэж л хардаг шүү дээ. За тэгвэл ер нь одоо манай таймлигийнхэн болроогийн хувьд бол одоохондоо бол нэг тийм өөр юм хийнэ гэж бодохгүй байгаа юм байна. Тэгээ ямар ч ясын таймлигээ арай нэг гарын ганцганд хөлийн дөрөөнд хүргэх цаг бол арай болоог байгаа гэж харж байгаа юм шиг байна. Тэгэхээр тэр үе бол гэтээ мэдээж нэгийг хийж чадсан юм чинь дахиад нэгийг хийж чадна. Тэр бол ойлгомжтой баг. Тэгэхээр бас боддог баг. Дотроо зүгээр би бол байгаа байх гэж бодож байгаа. Одоо энд бол хэлэхгүй л байгаа хэл да. За одоо ингээд стартап гарч ирээд за 4 жил 5 жилийн хугацаанд та нар төртөө хэр холбогдов? Төрөөс ер нь стартапыг дэмжих бодлого ямар байна? Тэ ямар төвшөнд байна гэж бодож байна. Яг та нар ингээд дунд нь хамт яваад байгаа ийм залуучуудын хувьд тэ ер нь төрийн дэмжлэг хэр байна? Төр үнэхээр дэмжиж өгвөл явах гээд байна уу? Эсвэл дэмжлэгтэй дэмжлэггүй явж чадах юм уу тэ? Одоо зарим тохиолдолд ингээд хүмүүс төрөл тэхгүй байна, энэ л ингэхгүй байна гээл тэ нэг юм гомдлоод байдаг тэ? Одоо бусдаас дандаа л ингээл ийм хамааралтай явах гээд байдаг. Эсвэл төрд нэг ийм програм хангамж хийж өгөөл тэгсээр нэ төр нь өөрөө хийгээд байна гэж гомдлоод байдаг тий. Тэгэхээр одоо тэр зөв тэд нар ч одоо стартап биш гэж би бол зүгээр бодоод байгаа. Зүгээр л нэг ийм хөгжүүлэлтийн компани тий ийм компани. Өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй ийм өөрийн гэсэн зах зээлтэй тий ийм байгууллага заавал төрөөс хамааралтай байх хэрэгтэй юм уу? Би ер нь бол 2 поинтыг асууж байна л гэсэн үг тий. Нэг нь стартапуудад төрөөс хэр дэмжлэг байгаа юм бэ? Тийм ээ. Яг ямар орчин та нарыг хүлээж авав? Ямар дэмжлэгүүд өгөв? Үнэхээр чи нөгөө татврын хөнгөлөлтөнд нь орч чадж гин үү? Нийгмийн даатгалын хөнгөлөлтөө эдэлж чадж гин үү? Тэ? Ямар боломжуудыг чамд өгж гин? Тэр нь үнэхээр танаа бизнест хувь нэмэр оруулж чадж гин үү? Яг бодитоор. Нөгөөх нь заавал бид нэр төрөөс хамааралтай амьдрах хэрэгтэй юм уу? Стартапууд. За одоо 21 онд шүү дээ. 21 онд бол ямар ч тийм байдгүй шүү дээ. Маш олон стартапууд гарч ирсэн хөөсрлөөр угаасаа. Тэгээ стартапын амьдрал чи өөрөө тэгэл хөрхи 10-аас нэг нь л амьдрдаг юм таа шүү дээ. Бид нартай хамт зэрэгцэж гарч ирсэн маш олон стартапууд одоо байхгүй байна. Зарим нэг нь байгаа чиг орлого олдог юм уу гэмэ мэддэхгүй ингээ байсаар байна. Оршин тогтноод байна. Яг бах л та тэгээ. Нөгөө талдаа яг ингээд яг бодоход хин нэгнээс ингээд хамааралтай байна. Заавал төр дэмжих ёстой. Эсвэл намайг дэмжихгүй байна гэдэг бодол миний хувьд таалагддаг байхгүй. Өөрөөсөө бүтээгдэхүүн гаргаад борлуулалтын орлого олоо явж байгаа тэрүүгээр мөн чөрөөрөө зүтгэх хэрэгтэй. Заавал яга Монголд алдах хэрэгтэй тийм. Тэр бүтээгдэхүүн чинь хангалттай хэмжээнд хэрэгцээгээ хангаа шаардлага явж бол гадаад засал руу гарах боломжууд байна. Тийшээ зүтгэх ёстой. Нөгөө талдаа бас ярихлаар нөгөө хоёр дахь асуулт нь
Хэрвээ төрийн хувьд одоо нэг стартапуудыгаа дэмждэг, татврын хөнгөлөлт тэр нэг тийм юм нэлээд хэдэн жилийн өмнө бол яригдчихсэн. Сая он гаргаад бүртгэл нь эхлэх шиг боллоо. Гэтээ бид нар одоогоор авч чадаагүй л байна. Хэрвээ нийгмийн даатгал, татврын тэр орлогын тэр бууралт энэ тэр ороод ирэх юм бол ажилтнуудынхаа цалин нэмэр шүү дээ. Яг үүндээ залуучуудаас ингээ асуухаар нийгэм даатгал төлөх дуртай хүн байхгүй шүү дээ. Энэ 2 сая төгрөгийн цалин авдаг 400 мянган татвар төгчөрч яах? Нийгэм даатгал төгчөрч яах? Тэрний оронд 200 мянган төгрөг 50% хөнгөлөд 200 мянган төгрөг цалин. Хэрвээ татвараас хөнгөлөх юм бол нийгэм даатгалаас хөнгөлөх юм бол тэр мөнгөний шууд бимний хувьд бол цалин дээр нэмье гэж боддог. Гэтэ одоогоор тэгсэн компани ер нь ховор байх шиг үлээ. Ганц нэг компани бүртгүүлсэн гэж сонсогдож ирсэн. Тэгээ хууль нь ч ямар ч удаан хэрэгждэг юм гэдэг нь яхаа батхад заавал хэн нэгнээс тусламж авах гад өөрсдийнхээ алдааг магадгүй процессын алдаагаа хэн нэгнэр ус чихээд байх нь буруу байх гэж бол бодож байна. Мэдээж ингээд дэмжлэг ороод ирвэл тэр татврын хөнгөлөлт ч юм уу нийгэм даатгалын шимтгэлийн бууралт тэр ороод ирэх юм бол хэрэгтэй. Байгууллага болгонд хэрэгтэй байгаа. Тэр бол тэрэн дээр бол миний хувьд бол тэгж л бодож байна. Одоо тэгэхээр нөгөө виртуал бүсийн тухай хууль, виртуал бүсийн бүртгэлийг ярьж ах шиг байна тий. Тэгэхээр ер нь одоо ингээд дүүсгэн байгуулагдаад 4-5 жил болсон хугацаанд бол та нар одоо төрөөс бол ямар нэгэн дэмжлэг тий одоо байгаа гэдгийг за яг нэг стартапын холбооч гэдэг юм уу тий за IT парктайгаа ингээд холбоотой байгаад байгаа. Өөрөөр бол ер нь тийм санхүү мөнгөний бодлогын тий за дараагийн unicorn төрөх олон улсад гарах ч гэдэг юм тэр төрлийн бодлогууд тийм бодлогын дэмжлэгүүд бол ер нь мэдрээгүй байх нь шүү дээ тийм үү. Тий өнөөдрийг хүртэл бол ганц ч тийм юмд орж байгаагүй шүү дээ. Өөрсдөө л мөнчгөрөөрөө энэ тэнд нэг стартапын тэмцээнд орж ирж нэг 10-20 сая нэтрэгээл явж байгаа хэрэг. Яг үүндээ бол өнөөдрийг хүртэл ганц ч төгрөгийн дэмжлэг аваагүй. Гэхдээ заавал авах ёстой ч гэж бодохгүй байна. Тэг өөрсдөө хийх ёстой байхгүй бид нар бол. Хэрвээ ороод ирэх юм бол мэдээж хэрэгтэй шүү дээ. Тэрийг би авахгүй гээд цааш төлөх айгүй утгагүй асуудал байхгүй тий. Яг уу нөгөө хүмүүс ингээл ярьдаг л да тий ингээл төр бол өөрөө хамгийн том худалдаа авахч гээл тий. Төр хамгийн том худалдаа авах технологийн ер нь айгүй их тэгж ярьж шít. Төр худалдаа авахч учраас төр өөр ингээд дэмжих хэрэгтэй гээл. Одоо таймли хэрэгжилж байгаа төрийн байгууллага байгаа. Таймли хэрэгжилж байгаа төрийн байгууллагууд маш их байгаа. Бага тий сургуулиуд байна. За цагдаагийн газрууд байна, улсын эмнэлгүүд байна. Засаг даргын тамгын газрууд, өрхийн эмнэлгүүд гэ байна. Яг нэг хэцүү юм нь юу вэ гэхээр төр бас өөрсдөө ингээд сая чинь хэлдэг. Бидний хийж байгаа систем рүү ингээд хаяа ингээд ороод идэх гэх. Тийм төрлийн бүтээгдэхүүнүүд гаргацсан. Тэгээд цаанаас нь заавал энийгээ ашиглгээд манайхыг болж байгаа тийм тохиолдлууд байна шүү дээ. Тэгээд ягаад ганцхан таймл гэдэг яг хөө. Ягаад энэ төрлийн үйл ажиллагаа хийж байгаа технологийн компаниудын донд нээлттэй зарлаад за магадгүй 2-3-ыг оруулаад ингээд тэр API-аараа холбогдоод интеграц хийгээд явж болохгүй гэж. Тэгэл тэнд байгаа нэг хідэн боожж чадж байгаа стартапуудаа дэмрэхгүй гэж хойноос нь зулгаагаад байдаг. Тэр чинь амар хэцүү байгаа байхгүй. Тийм асуудлууд бол гардаг. Нөгөө талдаа одоо ингээд ашиглаж байгаа төрийн байгууллагууд нь ягаад манайхыг ашиглаад байна гэхээр нөгөө төрийн систем чи хийж чадахгүй шүү дээ. Хангалттай хэмжээний талент тооцоог нь гаргахгүй шүү дээ. Тэгэнгүүт манай дээр тэр процессууд нь бүгд явагдаад байгаа учраас сэтгэл байсаар л тий. Одоо ингээд юу гэдгийг зан Монгол яг тэмч гэдэг юм уу мэдгүй те хин нэгэн төрийн одоо програм хангамжийн төрийн өмчтөл төрийн газрууд бүх төрийн албан хаагчийг ERP системтэй болгонгуудаа тэр нь аппликейшнтай болоод тэрүүгээр нэгдсэн цаг бүртгэлээ хийдэг болчвол яах вэ? Тийм байгаа шүү дээ. Бага юу? Тий. E-chat билүү юу нэг нэртэй аппликейшн байсан. Манайх их чинь за энэ ярьж чадгаагүй л гү дээ. IT парк ашигладаг гэсэн байхгүй. Таамлыг 2 жилийн хугацаанд ашиглаж байна. За золоо зөвхөлтөйгээ холбогдоод манайхыг дэмжээч. Нөгөө талаас нөгөө хэд за танахыг дэмжээ. Тодорхой зүйлсүүдээр хамтарч ажиллая. Ингээд манайх танахыг ашиглаа явъя гэжсэн чинь сая энэ жилээс болж шít. Шалтгаан юу юм бэ? Та нар яагаад ингэ болж байгаа гэсэн чинь нэг ийм платформ гараад ирсэн. За цаанаас ийм тоот ирсэн. За бид нар инкэсээр арга байхгүй наа гэдэг юм явж байгаа хэрэг. Тэр чинь амар утгагүй зүйл болоод байгаа хэрэг. Одоо цаанаа одоо юу юм бэ?
Гэхдээ нэг тоохгүй нөө алдсан штэ тэгэл дунд нь ямар нэгэн байдлаар болохоос нь тэгэл болохгүй хүртэл үзэл юу. Тэгээ тэрийг нь төр хийж байгаа мó эсвэл зүгээр өөр сувгаар орж ирж байгаа төр хийж байгаа тийм төрийн систем байгаад байна. Тэгэхээр яг хуу танаа продактаа ч гэсэн ингээл юм төрийн өрсөлдөгч гарч ирж ийна л гэсэн болж штэ тий. Тэгэхээр зүгээр нөгөө тэгүр харьцуулаад ингээд харах юм бол тэрийг хийж байгаа үйл ажиллагааны зардал, энийг хэрэгжилж байгаа гарч байгаа зардал тий тэр зүйлүүдийг ингээд нэг харьцуулаад хараасай тий. Жинхэнэ бодит ийм цаг хүн хүч мөнгөн хөрөнгийн зардлуудыг нэг ийм харьцуулаад хараад за үнэхээр үр ашигтай байвал одоо хамаа алгаа тий. Тэрийг ингээд хэрэглээ явуулны зэрэг тийм санхүүгийн хувьд энэ чинь бас тооцоолол хэрэгтэй байх. Тэрийг одоо хийдэг байх л гэж найдаж байна л да тий. Гэхдээ бол мэдээж хувийн секторууд маш олон байгууллагууд байгаа тий. За яг төр бол хамгийн олон төрийн албан хаагч байдаг. Учираас л бид нэр төр ингэж фокуслаад байгаа бах. Гэхдээ хувийн сектор бол мэдээж хөгжөөд явж байгаа. Бүгдэнд нь л энэ төрлийн асуудлууд хэрэгтэй байгаа. Бүгдээрээ л цагаа бүртгүүлдэг жамтай л юм чинь тий. Одоо тэгэл хэрэглээ явахаас өөр аргагүй болно л да. Тэгэхээр ер нь бол одоо төр нь харин зүгээр хувийн компаниудаа хэрэглүүлээд ирнэ гэвэл одоо яста жинхэнэ хачин юм болж ирэх байх зүгээр тий. Тэгэхээр төрийнхөө тодорхой хэмжээний сегменттэй секторт одоо хэрэглээд явбал одоо бид нэр яач чадахгүй болох нь л дээ. Харин тэгвэл тэгж байгаа бол нөгөө бусад юмар нь ингээд илүү сайн дэмжиж өгчээч гэдэг нэг point байгаа шүү дээ. Одоо тэр татварын хөнгөлөлт байна, тэ нийгмийн даатгалын хөнгөлөлт байна. За үнэхээр тэр олон улсад гарах боломжуудыг нь дэмжиж өгөх, тэ бойжуулах, акселератор хөтөлбөрт сургах ч гэдэг юм уу. Тэр зүйлүүд нь илүү чухал байх гэж бодож байна. Би сая өмнөх 7 хоногт одоо нөгөө Америкт үйл ажиллагаагаа явуулж байгаа дуран AI амраагийн тий амраа та ерөнхийдөө ярилцсан. Тэгэнгүүт амраа бол антларын акселератор хөтөлбөрт бид нэг ингээд сар ажилласан, сурсан. Өнгөрсөн жил тэнцсэн шүү дээ. Өнгөрсөн жил антларын акселераторт ороод ингээд явсан. Тэнд бол сар бол үнэхээр шүүсээ шахуулсан гэж байгаа. Үнэхээр шүүсээ шахуулсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр сард хийсэн үр дүнг бид нэр өмнө нь ч тэр сүүлд нь ч тэр хизээч гаргаж чадаагүй гэж хэлж илээ. Хөгжүүлэлтийн хувьд ч тэр, борлуулалтын хувьд ч тэр, үйл ажиллагааны хувьд бүгдэнд нь тэр сард хийсэн үр дүнг бид нэр хизээч гаргаж чадаагүй байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголд яг ийм хөтөлбөрүүд ер нь байна уу тий? Та нарыг ингээд нэг ийм сар шүүсийг чинь шахаад тий ингээд за мөнгө өгөхгүй маа гэхэд ингээд бойжуулах гэдэг чинь бас өөр арай өөр төвшөнд очуулна гэсэн. Менежмент хийгээд маш хэрэгтэй зүйлс. Ийм хөтөлбөрүүд ер нь байна уу тий? Ийм юм гарчвал ер нь бий болвол хэрэгцээтэй. Бий болох ер нь хэрэгцээ шаардлагууд нь хэр байна? Одоо стартапуудад бол ийм консалтингийн зөвлөгөөнүүд тий ийм бойжуулах хөтөлбөрүүд бол мугаас маш их хэрэгтэй байж таараа тий. Тэгэхээр өөрийн гэсэн ийм зүйл Монгол улс нь одоо ийм гадны хөтөлбөр ч юм уу эсвэл дотоодын акселераторуудтай хамтраад ийм хийвэл ер нь хэрэгцээтэй гэж бодож байна. Тэр мэдээж хэрэгцээтэй. Яг одоо цөөрчлөлтөө яг нөхөөс хаарч эхэлж байна. Стартапууд гарах нь багасчлаа тий. Үүсэн байгуулсан компаниуд нь ч болж байгаа компаниуд байна. 21 онд бид нар чинь яг нэг тийм хөтөлбөрөөр бас орсон байхгүй. Инновацийг дэмжих хөтөлбөр гэж байсан. Тэнд чинь 3 сарын хугацаанд бас хийж байгаа бүтээгдэхүүнүүд дээрээ орсон төслүүд дээрээ бас л тэгж шахуулж байсан. Мэдээж антлын хэмжээнд хүрэхгүй байх. Гэхдээ хаанаас явуулж байгаа хөтөлбөр? Тэр дэлхийн зөнөөс гаргасан нөгөө түрүүний грант гэдэг ярьсан шүү дээ. 90 саяын грант авдаг хөтөлбөр чинь бас л олон улсын хөтөлбөр болж таарж штэ. Бас л олон улс яг тэгэл энд нь шалгадаг хүмүүс байгаа. Тасралтгүй биднийг шахна 7 хоног болгон тайлан тооцоо уулзалт гэд явчихна хөгжүүлэлтийнхаа тал дээр ч тэр тасралтгүй юм. Тэгэхээр бид нар бас өмнө бас л 50 ажиллаж байсан байгаа байхгүй. Тэгэл тэнд орсон чинь л хөөх ингэж явдаг юм уу? Agile арга гэдэг чинь юм бид юм борлуулалт чинь ингэх хэрэгтэй юм уу те? Маркетинг юм хөгжүүлэлтэн дээр ийм процессыг оруулах хэрэгтэй юм байна гэл олон зүйлийг сурч байгаа байхгүй. Тэнд маш олон зүйлийг суралцсаныхаа үр дүнд өнөөдрийн бас амжилттай зүйлсэн
эхлэн тэнд тавигдсан болов уу гэж боддог. Яг одоогийн байдлаар тэгж явж байгаа газрууд бол зөвхөн байгаа хөө хэд хэдэн акселераторууд Socrates, M-Stars тэ M-Stars гэхдээ одоо байгаа юм болоо да сайн мэдэхгүй байна. Тэр хөлтүүд мэдэн шүү дээ. Манайх чинь яг нөгөө M-Stars-аар бас дамжаагүй. Stars-аар дамжаагүй зүгээр шууд венчурсээр шууд хөрөнгө оруулсан тий. Тэр чинь бас бодлоготой тэгж байгаа. За тэгээд яг хоо тэнд чинь M-Stars-тар бол 20 стартап миний мэдхийн 2 удаагийн эсэл дээр боожж ийсэн. Үнэхээр шахуулдаг юм байлаа. 7 хоног болгоны уулзалт тэгэл хөгжүүлд яг тэнд нэг тодорхой нэг 4-6 метр квадрат ингээ байр өгсөн цаанаас ингээд хүн төлбөргүй байлгатай хөгжүүлтийг нь тасралтгүй хийлгүүл ингээд явж байгаа. Нилээ юм сурдаг. Тэгэхээр стартапуудад тийм зүйл бол хэрэгтэй байна. Гэтэ яалтчгүй хөөс нь хагарчлаа. Одоо ер нь багассан байгаа даа. Уулзтууд ч зөөхөн болж байна шүү дээ. Starcog-оос гараад стартапын map гэдэг жилдээ нэг болдог хөтөлбөр бол яг одоо болоод явж байгаа. Манай нөгөө пүүгийн маань хөтөлбөр гэдэг шүү дээ. Тэр бол болдгороо болоод явж байгаа. За жилдээ нэг одоо дижитал Night гэ болдог тий. Нэг стартапуудын технологийн компаниудын шинэ жилийн арга хэмжээнд дээр тэр маань бас болж байна. Тий. Шалгаруулад явж байна тий. Шилдэг стартап шалгаруулна гэдэг чинь. Ер нь бол яг хуу чи одоо чиний ярианс ингээд ажиглах юм бол стартапын хөөс хагарчлаа гэдэг зүйл бол айгүйх яригдж байна. Тэгэхээр одоо ер нь сүүлийн жилүүдэд сүүлийн 1-2 жил одоо стартапууд ер нь гарч ирэхгүй байх шиг байна. Маш бага болоод ах шиг байна. Тэгээд энийгээ дагаад хүмүүс нөгөө доктортой ажилд орё гэдэг өслүүд нь болоо айгүйх төрсөн байгаад ах шиг байна тий. Энэ юу нь яг юунаас болж ийн гэж бодож байна. За яг нөгөө энэ инновацийг өдөөж өгөөд байгаа тий. Энэ мэдлэг боловсрал энэ орчин манад нөхцөл байдалд ийм дутаад байгаа мó тий. Эсвэл ингээд орон зай байхгүй байгаа мó. Эсвэл томчууд нь за эсвэл төр нь ингээд энэ дээр оролцоод нөгөөдүүлийг ингээд боомлоод байгаа мó. Энэ дээр юу ямар одоо чи яг голд нь байгаа хүний хувьд те чиний хувьд ямар дүгнэлт гарах вэ? За нэгдүгээрт энэ зөвхөн манай Монголд болж байгаа үйл явдал биш байгаа даа л та. Дэлхийн нийтээрээ яг тийм байна. Тэ ковидын дараа ковидын үеэр стартапууд бол бүүм хийсэн шүү дээ. Хаасаагүй стартапууд болдог байсан. За яг сүүлийн хэдэн жил бол ер нь харьцангуй багассан. Тэгэхээр яг л тэр дэлхийнхаа чиг хандлагыг барайл Монголд ч гэсэн тэр үйл явдал нь болж байна гэж миний хувьд бол харж байгаа. Гэхдээ сэргэх хөлгүүдийн нэг л өдөр одоо ямар нэгэн байдлаар за хүн болгон л одоо стартап гэж ярьдаг байлаа шүү дээ. Инфлюенсер болон наана юу хийх гэдэг байгаа. Шууд ажилласаа гараад яашлаа эхлүүл гээл тэ. Тэр хөөс чи одоо яалтчгүй хагарч эхэлж байна л да. Тэгэнгүүт тэрийг дагаал нэг ажилтнуудын доктортой ажиллах нөхцөл нь ингээ багасаал нэг хэдэн сар ажиллаж байгаа л гараа явдаг энэ тэрийгээл тэгээ хүний нөөцийн хомсолт энэ төр орж исэн. Нөгөө тээгүүрээ бас энэ хүний нөөцийн хомсол чинь стартапын хомсол миний бодлоор энэ 95-аас 2005 оны хооронд төрөл төлбөр туйлын баг байсан юм билээ шүү дээ. Бидний үед бол нэг 40,000 орчим хүүхд төсдөг гэсэн. Тэгэхээр тэр үед бол дандаа нэг 20,000 50% баг. Тэнгүүд тэр хүмүүс чинь ажлын байран дээр гараад ирэхээр цөөхөн ажлын хүч гарч ирж байна. Тэрийг дагаад нөгөө хүмүүс чинь амар эрэлттэй болцсон залуучууд ажиллаа дуртай үедээ сольдог, ганц чангагүй гэлэхэд гараа явцдаг тий. Ийм болцсон байсан байна. Одоо бол харьцангуй буцаас хэрэгжиж байна. Тэгээ 2000 нөгөө алтан гахаагаас хойш буурж байгаа шүү дээ. 2006 оноос хойш харьцангуй гайгүй болоод одоо тэр үеийн хүүхдүүд чинь ажлын байран дээр орж иж байгаа хэрэг. Одоо манай дүү байна. Тэр чи одоо 2008 оных юм уу? 11-р анги, 9-р ангид манад орж ирсэн байхгүй. Тэгээ одоо хүртэл ингээд 12 дугаар ангиас өнгөрсөн жил төгссөн. Одоо хүртэл манад девелопер хийгээд явж байна. Ахлах хөгжүүлэгч хийдэг. 12 дугаар ангийн хүүхд full time-ийн цайл аваад ингээд явж байгаа. Тэгээ харьцангуй тэр яг хоо сэдвээсээ баг зэрэг хазаачлаа. Гэхдээ нөгөө тухайн үеийн тэр нөгөө хүний нөөцийн хомсдол энэ тэр харьцангуй удахгүй гайгүй болноо гэдгийг би бас хэлмээр байдаг шүү дээ. Түрүү нөгөө би Амраатай ярьсан гэдгсэн. Тэрэн дээр бол ийм зүйл яригдсан. Америкт бол эсэргээрээ байгууллагууд бүгдээрээ хэрэглээд ирж байгаа. Тэгэнгүүт хэрэглэнгүүт цомогтглууд маш их явагдаж байгаа. Том байгууллагуудын цомогтглууд явагдаж байгаа. Төдий чинээгээр ажилласаа гарсан хүмүүс зөрүүлээд стартапын алыг гэсэн юм руу орж ийн гэж. Ер нь. Тэгээд
одоо нөгөө хүний нөөцийн хомсдлоос айхгүйгээр AI байгаа учраас тэ өссөн юмаа өссөн хугацаанд маш богино хугацаанд хийж MVP гаргаж ирж чадж байгаа учраас тэ үнэхээр сэргэж эхэлж байна гэж. Тийм, ер нь бол стартапууд нэлийн гарч ирэх магадлал өндөртэй байна. Зүгээр ингээд coworking office center дээр нь 2-3 залуучууд 2 сая долларын грант авчлаа штэ гэд яриад явж ийн гэж байгаа байхгүй юу? Тийм үү. Тийм. Тэгэхээр нөгөө талаасаа бас энэ AI-ыг ашиглаад стартапууд тийм үнэхээр нөгөө түрүүний хэлжсэн шүү дээ. Гой санаа байгаа болвол хэрэгжүүлээд нэг туршаад үзэхэд бол маш богино хугацаанд туршилт хийж юу болох юм байна гэдгийг яг тий харуулад давуу тал болгоод байгаа шүү. Амар тийм том нөөц хөрөнгө оруулалт angel investor шаардлагагүйгээр чи MVP байдлаар эхнийхээ продуктыг тий нэг сарын дотор богино хугацаанд ингээд гаргаад ирэх юм бүрэн боломж бол бас зөрүүлээд байгаа юм байна гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр Монголд ч гэсэн бас л ялгаагүй биднэрт ийм боломж байгаа гэж бол би хараад байгаа. Тэгэхээр манай залуучууд бас ингээд хин нэгнээс хөрөнгө оруулалт аваад зүгээр ингээд мөнгө авъя гэж бодох биш тий. Юм үйлдвэрлээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрийгээ зах зээл дээр гаргаад өөрийнхөө ийм бүтээгдэхүүн өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ гаргая гэж бодож байгаа бол оролдоод үзэх бол боломж бол байгаа юм байна гэж бол хараад байгаа. Тэгэхээр хүмүүс бол нөгөө найдвартай сайн үнэхээр амжилт гаргаж байгаа продуктод бол хөрөнгө оруулахад бол бас боломжтой байна гэж хэлээд байгаа. Гэхдээ эсвэргээрээ бас нэг зүйл байна. За. AI байгаа учраас одоо тий заавал нэг юм хин нэгэн компаниар хийлгээл ингээл ах шаардлага байгаа мó тий одоо би энд бодоод нэг юм хийгээд ингээд суугаад ахад тэнд нэг AI хэрэгэд хийдэг нөхөр минийхийг 7 хоногт дотор хийгээд амжилтаа болох уугүй юу гэдгийг үзээд ингээд туршаад ингээд чадчихж байгаа учраас заавал нэг нөхдөөдөд тий нэг 2-3 нөхөрт мөнгө өгөөл 2 сар хий 3 сар хий ингээд суулгаад ах шаардлага бас байхгүй болчиход байна гэдэг хөрөнгө оруулагч нар тийм зүйлүүд яриад байгаа. Тэгж байгаа тий. Яг хоо энэ дэр би боддог шүү дээ. AI бол бидний гол орлохгүй байхгүй. Харин эсрэгээрээ AI ашигладаг хүмүүс л орлоод байгаа. Яг сая чиний хэлдгэр тий. Тэрийг ингээд сайн ашиглаж чаддаг хүмүүс бүтээгдэхүүнийхээ болон одоо янз бүрийн төр үйл ажиллагааныхаа хурдыг 10 дахин өсгөж чадчих шүү дээ. Хангалттай сайн явуулж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд маань за магадгүй энэ шинэ стартап хийж байгаа залуучууд санаа бол хаа сайгүй байгаа. Давхцж яадаг. Гол нь тэрийг хэрэгжүүлнэ гэдэг чинь аягүй чухал. Хэрэгжүүлэхдээ шууд ингээд гараал төгс юм хийх гээл ингээд байхын оронд эсрэгээрээ тэрийг нэг ойрынхоо анхныхаа хувилбарыг гаргасан зүйлийг ойрынхоо нэг 10 хүн дээр 20 хүн дээр ингээд үзүүлж хэрэгтэй байхгүй. Гэхдээ чамд гол нь үннийг хэлж чаддаг хүнд. Тэгэхгүй яг ингээд аав дээрээ ээж дээрээ эгч дээрээ ах дээрээ найз дээрээ очин гол хөрхи урмынууд бол гоё ингээ хөвчдөг. Тэгээ фейлдээд тэгээ нөгөө хэд чинь болохгүй бүтээгдэхүүнийг гаргаж ирэх гэдэг үзээд байдаг. Эсрэгээр яг нүүрэн дундуур чинь тасгээ хэлж чадах хүнээс зөвлөгөө аваад явбал зүгээр юм болоо. Мэдээж AI бол солиоруулж байгаа. Тэгээд байгууллагууд ч тэр хувь хүнч тэр аль алинд маш өгөөжтэй байна гэдэг бол одоо хүн болон хөлийн зөвшөөрч шүү дээ. Асар хурдтай өгч чинь. Харин тийм ер нь одоо энэ стартапууд гэж нэрлэж байгаа технологийн компаниуд бол AI маш их хувь нэмэр оруулж ийн гэж байгаа. За Америкт бол AI хэрэглээ технологийн компаниуд ер нь AI хэрэглээд 10x гэдэг зарчмыг баримтлаад буюу тий чиний саяны хэлдэг нэг хүнтэй өөрийн одоо нэг хүн үүсгэн байгуулсан компани бол 10 хүнтэй юм шиг ажиллаж чадчихна. Ажил чад гэдэг тийм боломж нь байгаа учраас чи тэгэж ажиллаа гэдэг одоо үндсэн майнд нь байна гэж. Тэгэхээр одоо нэг ёсондоо Timely 18 хүнтэй гэдэг чинь 180 ажилтнтай технологийн компани юм шиг боломжтой ажиллах боломж та нарт байна гэсэн үг тий. Нөгөө дээгүүр ингээ харуул та нар AI-г бүрэн утгаараа үйл ажиллагаанд хэрэглээд ингээд тэдний шиг тэр зарчмыг бариул 18 биш. Яг өөр тоон дээр бариад тий ажиллах боломжтой гэсэн үг. Тий. Яг наадах чинь за одоо 10x биш Монголын нөхцөлд 10x биш юм а гэхэд нэг юм 5x хэмжээний бүтээмжийг гаргаж чаддаг байхад илүү чухал тий. Тэгэхэд нэг юм 5 хүнтэй бүтэн 5 хүнтэй байлаа гэж бодоход
25 хүнтэй компани юм шиг ажиллах боломж байна гэсэн үг. Одоо их наадах бас мэдрэл явж байна л да. Өмнө нь ингээл жишээ нэг програмчлал дээр нэг асуудал тулгархад л доотлол нь 2 3 өдөр ингээд зарим тохиолдолд болдог байсан байхгүй. Дээдлэн ч юм уу. Тэгэхэд одоо гараад ирсэн асуудлаа тэндээс ингээ хайхад миний тэр 2 3 өдөр хийх гээд чадахгүй байсан тэр зүйлийг сөвгээ гараад ирж байна. Энийгээ дагаад хурд маш урд өсөж байгаа. Нөгөө талд маркетинг дээр бас маш сайн ажиглагддаг байхгүй. Манайхан ч анх ChatGPT, Gemini ч юм уу одоо янз бүрийн зураг төл гаргадаг AI-д ашигладаг байсан. Тэгэл трендээ дагаад сүүлийн үед ашиглаа явж байна. Өмнө манай дизайнер бас ингэж хурдтай ажилладаг байсан. Одоо бас солиоруулж шít. Өөрөө програм дээр сайн ажиллаж чаддаг. Одоо Photoshop ч юм уу янз бүрийн програм дээр ажилладаг. Нэмээд AI-г оруулсан чинь тэр хүн 2 3 хүний ажлыг хийгээд байгаа хэрэг. Хөгшүүлэгч нар бас яг адилхан. Өөрсдийнхөө тэр тулгараад байгаа асуудлыг маш богино хугацаанд олдог болсон. Шийдлүүдээ гоё гаргаж ирдэг болсон ингээд явж байна. Тэгэхээр энийгээ дагаад бүтээгдэхүүн тэд дахин өсөж байгаа гэсэн үг. Тэрний цаана тань сайн хэлдэг хэрэглэгчийн тоо өсөх, борлуулалт өсөх энэ зүйлүүд бол маш их. Үйл ажиллагааны зардал буурна. Тэгээ нөгөө чиний дөрөвний хэлдэг үйл ажиллагааны зардал буурал цалингаа нэмнэ. Гэдэг. Тэгээд үндсэндээ ур чадвар сайтай цомхон багаар бас иймэрхүү зүйлүүдийг хийж болох юм байна гэдэг үзэл баримтлал руу ер нь явж байгаа шиг байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж стартапуудад стартап гэлтгүй бүхэл байгууллагуудад аюул чухал зүйл болж ирж байгаа гэсэн. За ерөнхийдөө болорхойтой ийм подкаст ингээд ерөнхийдөө өндөрлөх тийшээгээ хандж байна. Тэгээ өнөөдөр ямар ч байсан Монголынхоо одоо сүүлийн 5 жилийн хугацаанд стартапын стартапууд тодорхой байр суурийг эзлээд ингээд явж байгаа маш олон байгууллагуудад өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглүүлээд маш олон хүмүүстэй харилцаад ингээд явж байгаа технологийн стартап компани үүсгэн байгуулагч за одоо фитнесийн тамирчин болохгүй за тэгээд мэрэгжлийн сурагч огш ингээд болорхоо маань бол оролцоод өөрийн туршлага энэ 4-5 жилийн хугацаанд стартап дээр байсан тэнд алдаж онсон энэ зүйлүүдэд хуваалцсанд бол үнэхээр баяртай байна. Тэгээд сүүлийнхээ асуултыг ер нь одоо стартап хийя гэж бодож байгаа за тэгээд ажилласаа гараад ингээд гоё санаатай тэрийг хийх гээд явж байгаа энэ залуучуудад хандж хэлэхэд ер нь ямар зөвлөгөөнүүдийг өгмөр байна одоо энэ 5 жилийн хугацаанаас харахад гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь цаашаага юу гэж яаж ажиллавал ер нь илүү одоо болорхоогийн гаргасан алдааг таймлигийн гаргасан энэ 5 жилийн гаргасан хугацаа алдааг битгий давтуулахгүй байх нь л ер нь бол одоо урд нь гарч ирсэн алхаж байгаа хүмүүсийн хувьд илүү чухал шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр зөвлөгөөнүүдийг өгөөч гэж хүсмээр байна. Зөв. Яг стартап хийх гээд явж байгаа залуучуудтай хэлэхэд девелоперуудын нэг юм магадгүй үүсгэн байгуулагч ч юм уу алдаа байж магадгүй. Би ч бас анх тийм байсан. Төгс зүйл хийх гэдэг. Яг бүтээгдэхүүнээ бэлэн болгочоо зах зээл дээр танилцуулаад бүүм хийндэ гэдэг. Яг үнэндээ тэр явдаггүй юм байлаа. Тэгэхээр л нөгөө нэг MVP буюу minimal viable product буюу хамгийн бага нөөцөөр хийх боломжтой зүйлээ хийгээд амьдрах чадвартай тэр бүтээгдэхүүнээ туршилтын ингээд хүмүүст сайхан үзүүлэх хэрэгтэй. Тэгээ ойр орчмынхаа хүмүүст ашиглуулах хэрэгтэй. Мэдээллийг нь авах хэрэгтэй. Заавал төгс зүйл их шаардлагагүй, хийх шаардлагагүй. Багаар энэ чинь ингээд явцын дунд сайжирт юм лээ. Би одоо жишээ нь ингээд бодоход манай таймлигийн анхны хөлбөрөд ичмээр байсан шүү дээ. За тайлан тооцоон асуудалтай гарна. За тэгээ тэр нэг UI энэ төр байхгүй. Ямар ч UI мэрэгжилтэн байхгүй. Өөрөө л тэр чинь ингээл мэдрэмжээрээ ингээл девелопер аппликейшн хийгээл явж байгаа гэх юм. Гэхдээ санаа зовох шаардлага байхгүй. Хэрвээ чи бүтээгдэхүүнөөсөө ичихгүй бол буруу замаар явж гэнэ гэсэн шүү. Эхлээ хийж яхад бол чамайг хичээх хэмжээний тийм байгаад тэрийг чи зах зээл дээр танилцуулаад хүмүүст айтайхан фидбек авчих юм бол зүтгэх хэрэгтэй. За тэгээд дараагийн шатанд бол мэдээж эхний 1-2 жил бол ингээл дотроо ингээл зүтгэдэг юм байл л дээ. Гэхдээ гарах хэрэгтэй. Чиний өмнөөс чиний бүтээгдэхүүнийг борлуулах хүн хинч байхгүй. Тэгэхээр
өөрөө тэрийг борлуулах хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй, хойноос нь явах хэрэгтэй, SEO маркетинг гэдэг байгаа шүү дээ. Би жишээ нь анх эхний ер нь одоо ч тийм байна дөө. Бүх постууд маань ямар нэгэн байдлаар таймлитэй холбогддог байсан байдаг байхгүй. Борлуулалтаа тэгж хийдэг байсан. Нэтворкнод хэлэх хэрэгтэй. Бас SEO хийгээд замагдгүй co-founder, CTO тэр хүмүүс өөрсдийнхөө дандаа ингээд сайжруулж суралцж явах хэрэгтэй. Тэгвэл тэгээ за одоо би боллоо гэсэн цагаас л чи яг буруутч эхэлдэг. Тэгэхээр үргэлж тийм одоо суралцах хандлагатай байгаарай. Бүгдийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сурч чаддаг байх хэрэгтэй гэдгийг амьдралдаа ер нь маш сайн ойлгосон. Угсаа миний мэдэхгүй юм зөндөө байгаа. AI тал дээрч, борлуулалтын дээрч, маркетинг дээрч. Гэхдээ би хүсвэл сурч чадна. Тэ сурах нөхцөл шаардлага гараад ирэх юм бол тэр чинь судлаад явна. Тийм учраас борлуулалтын талаар суралцж байна. Тийм учраас илтгэх урлаг, тийм учраас фитнес, тийм учраас манлайлал гээл бүх зүйлийг л ингээл баг багаар ингээд суралцаал явж байна. Тэгэхээр дандаа суралцдаг байх хэрэгтэй. Чиний чадвараас хамаарч над бүтээгдэхүүн чи хэр хол явах вэ гэдэг юу шалтгаалдаг. Тэгэл захирын чадвар тулаад ирэх юм бол тэгэл бүтээгдэхүүн ч гэсэн тэгэл зогсоол ирнэ штэ. Хэр цар хүрээтэй сэтгэж чадчихээн, хэр цар хүрээтэй харж чадчихээн. Тэр аягүй чухал. Тэгээ бас нэг зүйл нь мэдээж энэ стартап гэдэг бол тийм Instagram дээр гардаг шиг тэ нэг гоё кофе шоп суугаад урта кофе тавьчаа компьютер дээр ингээ код бичих нэр биш ээ. Энэ бол чи асар өндөр золиостой зүйл рүү орж байгаа. Тэрэндээ өөрөө үнэхээр чадах уу гэдэгтэй өөрөө өөртөө ярилцах хэрэгтэй. Тэгээ хийгээ явж байтал нөгөө үүсгэн байгуулагч нь ажлаа хийхгүй тэгээл эсвэл нөгөөх нь ингээл би энийг зовх гэж байгуулаагүй гэдэг хамт утгагүй зүйл ахгүй. Уучлаарай чи зовх гэж байгуулж байгаа. Ер нь бол ихний хэдэн жил тасралтгүй тийм явах байх. Тэгэхээр стрессүүл салахгүй тэгэхээр харин өөрийнхөө capacity-г тэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Стрессийг даах чадвараа тэлэх хэрэгтэй. Тэр яг ингээд явцын тулд суралцаад явдаг юм байл л дээ. Тэрийг бүр амар сайн ойлгосон. Тэрнээс шил ингээд ажил дээрч түмэн асуудал, амьдрал дээрч түмэн асуудал. Тэгээ би эндээс зугтаж чадахгүй байхгүй. Тэгэхээр миний хийх ёстой зүйл юу вэ гэхээр тэрийг даах чадвараа л би цуглуулж байгаа гэсэн. Тэрийг даах чадвараа л би өсгөж байгаа гэсэн үг тий. Тэгээ өөр зүйл бол ер нь гайгүй. Тэгээл зориглол үүсэх хэрэгтэй. Тэгээ гол нь яг ингээд чамд үнэн зөв фидбек өгч чадах хүнээс үгийн сонсоод тэгээд нэг тийм дотор нэг мэдрэмж төрдөг юм байл л дээ. Тэр тохиолдолд зүтгэх хэрэгтэй. Ямар мэдрэмж төрдөг? Би яг сандаг байхгүй таймли дээр нөгөө хоёроо ятгсан. Бид нар чинь дөрвөн бүтээгдэхүүнтэй байгаа шүү дээ. Хэдүүлээ энийг болио. Би яг энийг хийчихвэл борлуулж чадах тийм мэдрэмж төрөөд байна гэх. Таймли гэхдээ миний хувьд бол анхны аппликейшн биш шүү. Тэрнээс өмнө кино телевизийг за тоглоом захиалгын платформ хөргөлтийн платформ за тэгэл бооцооны аппликейшн түмэн юм хийжсэн байхгүй. Тэгэл янз бүрийн юм хийгээл өөртөө хадгалж байгаа л май гаргаал ашиглуулсан ч хүмүүс ашиглахгүй тий. Тэгээ тийм борлуулалт нь бас нэг явахгүй ч юм уу юм асуудлууд байдаг байсан. Гэтэ би таймли дээр бүр бусад үеийнхаасаа бүр маш өндөр мэдрэмжтэйсэн. Би сандаг байхгүй чадчихэ. Тэдүүлээ таймли ийм ингэмээр тэгмээр анх таймли биш нэрийг нь тимэ гэж өгч хэлсэн. Ийм гоё нэр өх тимэ гэл те. Тимэ. Тимэ тий. Ийм нэр өг юм үгүй гэл бүр бодоол нөгөө ярилцлага чат хүчээл ятгаал уулзаал. Тэр чи 3-4 мичээ шууд бэлчээр харин санагдаад байгаа шүү дээ мэдээж ойлгомжтой. Тэгээ ятгаж байгаа л окей хэдүүлээ энийг хий. Би энийг хийх юм бол борлуулж чадах гэдэг гэл. Одоо ч гэсэн би манай хоёр уулзахаар ярьдаг байхгүй. Зөв сонголт байсан байлээ. Энийг авч явсан гоё болсон байлээ шүү гэд ярьдаг. Тимэгээ тэгээд таймли болгосон юм тий. Тимэгээ таймли болгосон л дээ. За тэгэхээр өөрийнхөө туршлагаас хуваалцсанд болорхөөдөө баярлалаа. Тэгээд та бүхний танаа хамт олонний цаашдын ажилд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд стартап хийж байгаа залуучууд байвал манай болорхотоос холбогдож болно тий. Ярилцаж болно. Бас нэг коуч нь болоод, ментор нь болоод ингээд хамтдаа ажиллахад бол нээлттэй байгаа. Тийм тэгэхээр шинэ залуучууд бол холбогдороо гэж хүсмээр байна. Тэгээд ямар ч байсан 5 жилийн илүү амьс илээч гэсэн учраас тий нэг энэ орчинд ингээд байгаад байгаа учраас та бүхэнд бас зөвлөгөөнүүдийг бол илүү энэ дээр ярьснаас илүү олон зөвлөгөөнүүдийг бол харамгүй өгч чадна гэж бодож байна. За тэгээд манай подкастта хамт байгаараа бид технологийн мэдлэг мэдээллийг нийт одоо ард иргэд тий технологийн салбарын залуучуудаа олгоод ингээд явах болноо. Баярлалаа.